SEO подкаст нэвтрүүлгийн ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. Дижитал банкийг таны гарт. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. SEO подкастын 37 дугаар дугаар эхэллээ. 37 дугаар дугаарын зочноор бас их сонирхолтой ирэх бид нар уран оруулаа. Миндбаяр гэдэг ялангуяа технологийн бол хандахгүй. Технологи дээр ч гэхдээ хоёр Миндэ байд юм тийм. Минд орших Миндбаяр гэдэг. Тэр дандаа манай Миндбаяр маань Intel Mind компани үүсчихэлтэй. Intel Mind-аас илүү хүмүүс бол Shopee гэдгээр магадгүй CoinHub гэдгээр UBCap байгаа тийм. Kodi гэж байгаа, JoinMe байгаа гэх мэтчлэн олон салбарт технологиг нэвтрүүлсэн Intel Mind гэдэг компани гүйц захирал оролцож байна. За мөн манай Жавха, Лавга, Zolco миний бие болон найруулагч Бат Дэлгэр бид байна. За бүгдэнд нь энэ өдрийн мөндөр хүргэе. Ойрд сонин сайхан 2 минут баярын мэнд тий. Тийм бид нар ч бас баярын өдөр бичиж байна. Өнөөдөр 1924 онд Монгол улс одоо анхдахаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах Монгол ард улсыг тунхаглан зарласан одоо бас эн чинь бас түүхэн одоо яхахгүй хүндэтгэц шалтгаантай өдрийг нэг шүү дээ тий. Тэгээ баярын өдөр бичиж байгаа юм байна. Өнөөдөр офстой нэрж уулзлаа, танилцлаа бас ямар ч хөнгүү 100% одоо яг баярыг тэмдэглүүлээд амарж байгаа маань технологийн компани гэхэд. За өнөөдрийн сэдв бол тэгээс нэг рүү гэж сэдвийг сонглоо. Яагаад вэ гэхээр тэгээс нэг рүү гэдэг ойлголт энэ Питер Тилийн номон дээр гарч ирдэг. Тэр нь болохоор огт өмнө нь байгаагүй бизнесийг бий болгосон шийдлийг тийм шинэ инновацж гаргасан гэдэг нэг ийм санаа байгаа. Тэгэхээр Миндбаяр захирлын хувьд бас олон бизнесийг эхлүүлсэн учраас энэ сэдв зүгээр болов гэж байна. Хоёр дахь хэсэгт нь болохоор бид нэр нэгээс N руу буюу одоо натурал тоо гэж ярьдаг тийм. Нэгээс N руу буюу одоо байгаа бизнесийг технологи хэрхэн өөрчилж байгаа юм бэ гэдэг тухай ярилцъя гэж бодлоо. Тэгээд Миндбаяр захирлыг одоо бид нар бол бас TC-гээрээ холбогдооч би нэгэ сайн мэддэг хүмүүс. Та ер нь одоо өөрийгөө нэг товчхон ч юм уу дэлгэрэнгүй ч юм уу одоо хуучин ч сая Жавха захирал хэлж чинь цастын гүйц захирал байсан гэдэг. Яг технологийн салбар дээр удаа явсан тэрний зэрэгцээ өөр салбарууд дээр ажиллаж байсан. Тэгэхээр таны өмнө хийжсэн ажлуудыг өмнө хийжсэн SEO-гийн туршлагын талаар сонирхохыг хүсэж байна. За миний хувьд ч бас нэлээд эрт ажлын гараа эхэлсэн. Тэгээд хамгийн анх би чинь түшиг компаниас ажиллаа эхэлжсэн шүү дээ Монголд. Тэгээд түшгийн маркетинг хариуцдаг гэсэн. 1 жил гаруй ажилласан. Тэгээд түүний дараа болохоор Newcom группт орж ажилласан. Тэгээд яг Newcomд бол гол скиллүүдээ ер нь суурьа тавьсан да. Яг төсөл бичдэг. Тэгээд тэр үед чинь болохоор Easiness гэдэг одоо төсөл хийгдэжсэн. Салхин эрчим хүчний төсөл хийгдэжсэн. Одоо энэ TD төвийн төсөл хийгдэжсэн. Newcom Property гэдэг төслүүд байна гэдэг тэд нар дээр яг ажиллаж байсан. Тийм туршлагатай. Тэгээд тэнчэнээс тэрний дараа болохоор Цастимп гэсэн баяр сайхан захирал бид хоёр биенийгээ таньдаг намайг хүрчээд одоо энэ ICC Tower-ын төслийг бичээдгээ чи энд нэг юм гоё газар байгаа гэдэг. Энэ гоё газар дээр гоё юм хийчмээр байна гэдэг. Тэгээд ICC-ийн төслийг анх бичиж бид хоёр ажиллаж эхлэхэд дараа нь намайг чиний хурж SEO-гоор хурж ирээд ажиллаатгаач гэдэг. Тэгээд цастын SEO-гоор ер нь хамгийн анхных нь SEO хамгийн залуу SEO-гоор ирж ирсэн тийм төвхтэй. Тэгээд цастад ажиллаж байгаад ардаас нь найзуудтайгаа хамтарч нэг технологийн бас компани дээр ажиллаад тэгээд ер нь хуваарь юм хийгээ явцсан. Тэгээд сүүлд яг Intel Mind Shopee нэрийг байгуулахаас өмнө 2011 онд бид хэд Pantera Solution гэдэг IT-ийн компани байгуулчиход ер нь гадагшаа аутсорс их зорилготойгоор байгуулад тэгээд тэндээс бол нэг тийм орлого ашиг маш их бол сүртэй хийж чадаагүй. Туршлага бол харин хоримтлуулсан. Тэгээд тэрнийхээ хажуугаар барилга барьж орос ууц барьж одоо нэг хэсэг халтур хийсэн гэх юм уу тэр хийж байгаад тэгээд бид хэд сүулт яг багаараа за ер нь нэг бүтээгдэхүүн гаргая өөрсдөө туршаад үзье гэдэг. Тэгэл одоо яг хамгийн анхны прожект нь Shopee барьж авч игээл тэгэл одоо яг ингээл явж байна да. Таны мэрэгжил юу вэ? IT-ийн хөө? Тийм би чи мэдээлэл технологийн удирдлага тэгээд төслийн удирдлага гэсэн юм. Барилгаар нэг орж явж байгаа буцаа салбар дээр гэсэн. Ер нь бол миний сонирхдаг нэг 4 салбар тийм гоё юм шиг санагддаг байсан. Нэг нь болохоор яг санхүү хөрөнгө оруулалт, хоёр дахь нь болохоор мэдээлэл технологи, барилга, тэгээд эрчим хүч.
Гэтэ эрчим хүчин дээрээс юу ч хийж үзээгүй амьдралдаа. Нөгөө гурван Нөгөө 3 нь юу ажилласан? Тэр нь ажилласан шүү дээ. Тийм, тэр нэр л ажилласан. Тийм. Shopee ч хэдэн оны эхлүүлсэн бизнес вүлээ? Shopee-г бид нар 2017 оны 1 сарын 1-ээс яг officially эхэлсэн шүү дээ. Тэгээ одоо энэ нүүл манай 5 жил явуулах байхгүй. Тийм. 5 жил амар хурдан өнгөрлөө шүү. Shopee-гийн SEO-г өгчихсөн гэж би ойлгоод байгаа. Тий. Сая сүүлд бид давхар хариуцж явж байсан Intel Mind Shopee 2-аа. Тэгээ сүүлдээ амжихаа байсан л доо. Тэгээ нөө Shopee мөн өөрөө бас өргөжөд эхэлсэн учраас яг dedicated SEO байх хэрэгтэй мөлий. Тэгэхгүй нөө баг хамт олноо бас нөө careless юм уу тий. Тэгээ айгүй бол амар орж амжихгүй хаягдаад тэгээд гаднаас SEO бид нар өрж авчирч тавьсан да. Тий. Shopee-гийн хувьд өмнө онлайн худалдааг за дэлхий дээр бол онлайн худалдаа өсөж гин, алж гин гэл ингээл явж ирсэн тий. Монголч гэсэн бас хэд хэдэн онлайн худалдаанууд байсан. Одоо ч бас байгаад байгаа. Тэгэхээр Shopee бол 17 оны 1 сарын 1-ээс гэхээр маш хурдан хугацаанд өсөлт хийж чадсан. Тэр хэрэглэгчид өгж байгаа үнцэндээж, танаа менежменттэй, таны ч манлал юмнууд байсан болов. Тэгээ Shopee-гийн амжилтаас одоо амжилтын нууцаас гэдэг шиг амжилтын гол түлхүүрүүд нь юу бэ? Би бол харж байгаагаар технологийн хувьд бол сайн байх шиг байсан. Банкны зээл гэдэг бол бас их гоё үнц нь хүмүүст өгөх шиг болсон тий. Ер нь яг Shopee-г анх бид нар хийж эхэлж байхад одоо би яг тодорхой санаж байна. Хэд хэдэн e-commerce-ууд л ажиллаж ирсэн. Тэр бол M-Market байсан, Rio-ийн мэн. Тэгээд юу вэ? M-Market Rio. За би 3 дахь нь марцчих. Ямарсан 3 e-commerce байсан. Тэгээд бид өмнө юу вэ? M-Market чинь сүлд ард шоп болсон шүү дээ тий. Тэгээд яг бид хэд гарч ирээд ер нь бол тухайн үед бол e-commerce нэр хүнд бараг байхгүй шүү. Тэгээд нөгөө e-commerce-ийн marketplace-үүдийн хувьд болохоор илүү нөгөө жоон тийм ориг биш бараа зардаг нэг тиймэрхүү байгаадсан. Тэгээ ер нь харж байгаа за e-commerce л үүссэн Монголд бол арай болоогүй юм байна. Энэ л явахгүй юм. Гэхдээ бид нар хэрэглэгчдэрт ямар нэгэн тийм үнц нь өгөхгүй л тэнцвэр хийн тэнийг ашиглах байдаг тий. Тэгээд яг бид хэд хоёр юм дээр л ер нь тогтсон. Эхнийх нь юу вэ гэхээр за бид хэд брендийн барааг заръя. Эхнийх нь. За яагаад брендийн бараа заръя гэж бид нар шийдсэн бэ гэхээр мэдээж брендийн барааг худалдаж авч байгаа хүн бол тодорхой хэмжээний одоо санхүүгийн хувьд нэлээд гайгүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Одоо за тийм чанар хайж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд нөгөө сервисээ ойлгож байгаа. Цаг хугацааг хэмнэх ч гэх юм уу тий. Араа одоо нөгөө цөөхөн хүн ч гэсэн одоо үнцнийг ойлгож байгаа. Хоёр дахь нь болохоор дэлгүүрт болж байгаа үйл явдлыг онлайнаар хэрэглэгчнэрт дамжуулъя гэдэг юм маркетингийн одоо үүрэг авсан. Тэгээ яг харьцуулаад үзэх юм бол хоёр дахь нь илүү. Яг гэхээр тэр үед чинь нөгөө 5 жилийн өмнө ийм байсан. Жохон гайгүй брендийн дэлгүүр лөө одоо хүмүүс орохосоо жохон имэдэг. Гайгүй хүмүүс нь орчдөг. Зөвхөн энгийн хүмүүс болохоор орохосоо санаан зовоод тий. Үнийг харахаасаа тий. За энэ бол үнэтэй л байх гэж бодоод байдаг. Гэтэл тэр дэлгүүр дотор аюу хямдрал болж байдаг ч юм уу урамшуул болоод байдаг. Тэгэхээр зүгээр яг тэр нэг онлайн болгочих нь хүмүүс чинь тэгэл одоо гэрээсээ хаанаас ч тэр нэг л үздэг болчихж байгаа юм л да. Тэгээ тэр маань өөрөө аюу амжилттай явсан. Дээрээс нь одоо ч гэсэн бид нэр яг хатгалаад авч явж байгаа. Ямар нэгэн бараа бид нэр зарж байгаа бол доотлолт нь энэ бараг хаана зарж байгаа гэдгийг яг дэлгүүрийн локейшн утсын дугаартаа бид нэр тавьсан байхгүй. Тэгэхээр аюу олон хүмүүс бид нэр юуны тухайд шүмжилж байсан. Та нар тэгээд дэлгүүр рүү хүн явуулцдаг. Тэгээд дундаас нь комисшн авч чадахгүй одоо юм биш үү гэдэг. Гэхдээ хүн тэрнийг ашиглаад нь одоо нэг скриншот хийгээд дэлгүүр дээр нь очиод худалдаа авалтаа хийх нь манай систем чи хүнд хэрэглэгдээд ирсэн л дээ. Ер нь гол нэг ийм хоёр энгийн хоёр тактиктэй л ер нь бол үтсэн. Технологийн хувьд бол яг манай нөгөө технологийн баг 2011 оноос бид нөгөө Европчуудаа ажиллаж байсан болохоор технологиг яаж одоо оптимайз хийх үү гэдэг дээр бол аягүй сайн суралцсан байсан. Тэгээд Shopee-г бид нар хийж явж байгаад юуг бид нар олж харсан бэ гэхээр нэг маркетплейс өөрөө хангалттай биш юм зах зээл дээр. Тэгэхээр олон маркетплейсүүд угаасаа л organically бий болно. Тэгээд нөгөө компаниудын хувьд өөрсдөө гэсэн маркетплейстэй болох шаардлага бол зайлшгүй үүсэх юм байна гэдэг. Тэгээ 2018 онд яг ийм шийдвэр гаргаад ер нь платформ бизнес хөгжүүлээгээд тэгээ 2019 оноос 18 оноос бид тийш ороод тэгээд бид нар Cozy гэж компани байгуулжсэн. Тэгээ энэ өөрөө айгүй тийм давуу талыг бид нар тавьчихсан л да. Яг гэхээр нэг стартап компани тэгээд тухайн бүтээгдэхүүний зах зээл нь өөрөө ойлгоогүй байхад тэр стартап руу технологийн хөгжүүлэлтийн зардал, менежментийн зардал, маркетингийн зардал хэмээг оруулчихаар
айгу том зардалтай болчихж байгаа. Тэр нөгөө зардлаа нөхөж чадахгүй. Тэнгүү технологийн зардлыг салгаад яг зөвөр нөгөө нэг одоо менежментийн зардлыг үлдээгээд технологийн зардлыг код руу шилжүүлээд тэгээ кодын өөрөө платформ болгож хувиргаад тэгээ бусад компаниуд сервис үзүүлэх явуулчихгоот ингээд хоёр компани хоёр талтай ингээд санхүүгийн хувьд баланслаад ирсэн л дээ. Тэгээ одоогийн байдлаар бол кодын бол нэг дотоодын 100 гаруй компанид яг технологийн шийдэл яг түрээсийн үйлчлэг үзүүлэх явж байгаа. Тэгээ бидний сайн мэдэх одоо Next, IT Zone, PC Mall, Amway гэл олон компаниуд манай технологи ашигладаг. Мөн дээрс нь финтекүүд манай шийдлийг ашигладаг. Simply жишээл marketplace үйл төрчтэй манай технологи. Most Monitor байгаа, TTB Online, Social Pay, MonPay гэл ер нь нэг тийм болж хувирсан. Ер нь товчхон даны тиймэрхүү дээ. Эндээс ингээ харахаар одоо яг та сая хэлж штэ нөгөө зардлын тухаас нөгөө талд дахиад яг бэлэн болоогүй байгаа зах зээл дээр одоо юу гэдэг манайх e-commerce хөгжөхөд бас зах зээлийн суур бэлэм ширэгчин дадал суугаагүй эсвэл дэд бүтцийн асуудал хүргэлт те нөгөө барааны сервисийн хөгжилтэй нөгөө буцаалт одоо ойлголцох гэдэг юм уу. Тэгэхээр энэ бэлэн болоогүй байгаа зах зээл дээр бас ингээ удаана бүх хүчээрээ ноцолдох нь нөгөө зах зээлтэй дагаад нөгөө суурь хөгжтөл бас удах магадлалтай байсан байж магадгүй тийм. Тэгэхээр ингээд салгаад дараагийн илүү хурдан хөгжиж байгаа юм руугаа шилжих нь бол стратегиуд бас сайн шийдлээсэн баг тийм. Тий, ер нь бол яг хав тэр чин бид хэд ч хэдүүл байсан миний харуулал байгаа шүү дээ. Одоо нэг үйл ажиллагаа явуулаад жилийн дараа гэхний 10 хүн сууж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс чинь логистикийг хөгжүүлнэ, fulfillment-ийг хөгжүүлнэ гэдэг уусаа баршгүй. Тэгээ 2018 онд нөгөө одоо GC-тэл бид нар бас баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Одоо UB Cap хотгоо ирж бид нар уулзаад бас ингээд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг. Тэгээ бид UB Cap руу 2018 онд хөрөнгө оруулалт хийжсэн. Тэгээ нөгөө Shopee-гоос л хөрөнгө оруулалт эднэрийг бас гаргаад нэлээд чангайсан тэр үед. Тэгээ яагаад тэрнийг бид нар хийсэн бэ гэхээр ирээдүйд одоо UB Cap-ийг хийцэн байгаа дэд бүтцийг бид нар өөрсдөө хийнэ гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр тэр логистик талынхаа ямиг UB Cap руу бид нар тэр сүрийг ашиглах хэрэгтэй юм байна гэдэг тэгж оруулжсэн. Ер нь бол яг ингээд нөгөө юу юм бэл зах зээл дээр байхгүй байгаа юмыг цоошоо нэрхийхээр бас яггүй л ажил юм бэл. Яг л нөгөө тэг бүгдийг хийж байгаа. Тэгээд чинь бүх юм орж ирж байна. Тэгээд төлбөр тооцоо орж ирж эхэлнэ. Тэгэл одоо та хэд бүгдээрээ сайн мэдж байгаа. Эхний төлбөр тооцоо моцоо ер нь бол тийм. Мөөлмөр шүү дээ. Йоо банкуд нь чинь тоохгүй те. E-commerce-ийн эзэлж байгаа хувь нь өөрөө баг учраас тоодгүй. Тэгэл ингээл проблем эхэлчихдэг. За тэгээд нөө брендийн бараа зараад эхэлсэн чинь тэр чинь зээлэр авах хэрэгцээ бас байгаа гэж үзээд тэгээ бид нар чи 2018 оны эхэнд бид ер нь банкудаар тойрч авч уулзсан. Тэгээ хамгийн эхэнд бид нар хаан банктай уулзчихсан. Тэгээ нэг ийм үлч бүтээгдэхүүн гаргачих маань. Тэгээ хаан банк ч өөр том банк учраас бид нарыг яалаач гэж таах. Тэгээ бид нар тойрч авч ирсэн чинь азар харин худалдаа хөгжлийн банк бас бид нарыг хүлээж аваад яагаад туршаад үзэж болохгүй гэж ер нь тэр бол бас Аз байсан шүү бидний хувьд. Тэгээ бид нар 18 оны 11 сард нөгөө нэг анхны онлайн лизингийн үйлчлэгээ 4 дугаар төлөлтөө тий. Бас лизинг бас биш тий. Лизинг 10 сая үйлчлэлтэй. Ердөөсөө тий анхны лизингийн үйлчлэгээ баг. Анхны бөгөөд цорын ганц одоо ч гэсэн цорын ганц шүү дээ. Онлайн лизингийн үйлчлэгээ байхгүй. Тэгээд яг хав тэрнээс хойш бол нөгөө автопей гэдэг үйлчлэгээ гарч ирсэн л дээ. Одоо StorePay хэрэгжүүлж байна, Pocket-ийн хийж байна, Simple хийж байна гэдэг тиймэрхүү юмдаар явсан. Тэр бүгдийг л хийдэг юм бэл. Зовлонтой. Тэгээ нөө интеграцууд хийж эхэлнэ. ERP системүүдтэй холболт хийх хэрэгтэй болно, бостой холболт хийх хэрэгтэй болно гэл. Тэгээ нөгөө системүүд нь өөрсдөө on-premise хаалттай. Тэгэл нөгөө API-ийн бичээл протоколуудын стандартын тогтоогол ингээл Хаццаа харилцагч нараа бараагаа дэлгүүрээ удирдахад сургана тий. Өө тийм тэгээд менежерүүдийнхээ очрыг олно, захирлуудынхаа очрыг олно гээл тест бас эвгүй ер нь бол. Тэгээ яг одоо бол яг зах зээл дээр байгаа ер нь төлбөр тооцоо банкны одоо банктай холбож байгаа gateway-үүд төлбөр тооцооны хэсэг одоо санхүүгийн програмтай холбогдож байгаа хэсгүүдийн бараг 80% нь стандарт протокол нь бид нар гаргасан да. Тэр протоколууд дээр ер нь ихэнх компани одоо суйрлаад ажиллаж байгаа. Тэгэл бид нар бичээл явуулдаг ингэхгүй болохгүй байна гэл тэгэл засаал гэл тиймэрхүү байдалтай. Shopee-гийн одоо яг ингээд үүснээсээ хойш өсөлт үзүүлэх хүртэл нэг тэсэх хугацаа байгаа шүү дээ тий. Энэ нь ойролцоогоор ямар хугацаанд тиссэн бэ? Ер нь бол эхний 3 жил бол чанга юм бэл. Нилийн чанга. Тэгээ 3 жилийг л ер нь давах гэдэг л том ажил юм байсан да. Зэрэг тийм зэрэг. Яг нөгөө талдаа бид хэд ч нөө барилга барьж ирсэн гэж би бас түр хэлсэн. Тэгээ юуг нөх тэндээс бол тодорхой хэмжээний бас капитал нэр одоо нэг тисчүүлдэх капитал эднэр хийцэн байсан л да.
Тэгээ тэрнийгээ бид нэр оруулаад тэгэл тэр чин дотроо юм зураас татдаг шүү дээ. Тэдэн сарын тэдний өдөр гэх тийм үр дүн төрөхгүй бол болно гэдэг бүр тийм хатуу шийдвэртэй. Тэгэл явдаг. Тэгэл тэрэндээ мөнгө гаргана. Зураас тэгэхээр арцсан гэдэг. Тэгэл яг нөө зураасандаа хөрөөд ирэнгүүт нөө үр дүндээ хүрсэн байхаа нурам аваад тэгэл цааш явдаг. Тэгтээ хэцүү. Тий, ер нь л хэцүү. SEO подкаст нэвтрүүлгийн ивент бигч Net Capital санхүүгийн групп. Дижитал банкийг таны гарт. Бас тэгээд ковид бас сайн нөлөөлсөн баг тий. Сүүлийн e-commerce дээр асуухад ч та. Тий. Ер нь ковидос өмнө бол Shopee бол жил болгоно л 300-аас 400% өсөлт гаргаад яваадсан. Тэгээд ковид гарч ирснээр бол бүр баттагдсан л да. Энэ болж байгаа үйл явдлыг яалтчгүй дэлгүүрүүдэд өөрт нь одоо онлайн сууг гэдэг юм зайлшгүй хэрэгтэй юм байна. Тэр нь өөрөө юм одоо өрсөлдөгч биш те. Ийм найз нь юм байна гэдгийг худалдааны компаниуд ойлгосон. Тим том үйл явдал болсон да. Дээрэс нь бид хэд яг нэг юмар нодлон жил одоо яг өвөл ковид гараад бахархсан юу гэхээр нодлон жилийн 20 оны 11 сараас хойш энэ 21 оны за 3 сарын 1 хүртэл гэх юм уу. Энэ хугацаанд бол бид хэд бол Монголын ихэнх компаниудын ажилчдын цалин тавилаа шүү дээ. Цалингийн тавих мөнгийг бид нэр яг олж өгсөн. Тэгээ энэ дөр бол том компаниуд байгаа. Одоо Монголын топ гэсэн компаниуд. Тэгээ яг ялтчгүй бүх юм зогссон л доо. Тэгээ тэрэндээ бол аяг бахархаж байгаа. Технологиороо шийдсэн тий. Тийм тэгээд чинь сууг байхгүй болчихоор бид тэнийг борлуулалтаа нэгэл мөнгөний шилжүүлээл тэр мөнгөөр нь. Гэтэ Монголын компаниудын нэг бахархмаар зүйл нь ер нь тийм орон тооны цомготхол юм уу аягүй баг гэсэн шүү дээ. Эсвэл компаниуд хөрөхөд тиссэн дээ. Тэгэл бүх бараагаа зараал тэр мөнгөөр тэгэл хүмүүсийн цалинг тавьсан. Бид нэрсэн хэм дамар гээд юу хэрэгжүүлээ тий. Ажил ажлын салбар зогссон байх үед бас тодорхой хэсэгт нь бас цалин тавих хэмжээний тий. Яг 2-3 сар ч гэсэн нэг 70 гаруй байгууллагад боломж олгосон. Тэгээд бас юу яриалаа тий. Энэ дотор нь харж байгаагаар нэг Shopee дээр ингээд нэг давуу тал байсан юм. Интернет маркетингийг маш сайн хэрэгжүүлсэн тий. Ер нь customer 360 хардаг тэр платформ өөрөө их сайн ажилласан гэж би хувьдаа ойлгодог. Хоёрдугаарт нь бас нэг ийм давлгаа байлаа шүү дээ. Би нөгөө өмнө чинь нөгөө NextPC Mall одоо BSP гэж бүгдэнд нь бас юу хийж өглөө шүү дээ. Баяр сайхан бит хоёр чинь интернет худалдааны платформ хөгжүүлээ. Тэгэнгүүт Next газруудаас бол их дургуутдаг байлаа шүү дээ. Бид нар зарцсан юм дахиад өөр газар өрсөлдөгчд мэн өглөө гэдэргээд тэрэн дээр бас нөгөө бусад одоо компаниудын хувьд ч гэсэн ер нь ингээд платформыг бол дундаа ашиглаж болох юм байна гэдэг ойлголт нэлээ гараад ирсэн болохоор бас нэг өсөлт хийхэд их гоё байв уу гэж би хувьдаа ойлгосон. Энэ бол ер нь нэлээд тийм sensitive одоо зүйл яагаад гэвэл та хэд хийсэн гэж ардаас бид нар орсон байхгүй юу? Тий. Манай баяр сайхан жах хоёр ч нөө компаниудад одоо ихний онлайн худалдааны сайтууд нь хийгээд өгсөн. Гэтэ яг нөгөө standalone-оор ажилладаг. Яг өөрсдийнхөө сервер дээр deploy хийсэн байдалтай. Тэгээ баяр сайхан маань Америк явцсан. Жахан маань болохоор энэ бизнес network-ийг хөгжүүлээд явж ирсэн. Аваад үлдсэн. Тэгээ яг энэ модель өөрөө Монголд аюу хэцүү модель. Ажиллахгүй модель л доо. Яагаад үг гэхээр за нэгдүгürt хүн болгон бүх IT-ийн компани болгон сайн продакт гаргаж ирээд нийлүүлж чадахгүй. Нөгөө талдаа нэг айлд нэг custom project хийж өгөх cost аюу өндөр байхгүй. Одоо тэрний чинь ажил нь хийж хэдэн зуун сая төгрөг болно шүү дээ. За тэгэхээр нөгөө худалдааны компаниуд нь тэрнийг дийлдэггүй. Тэгээ тэрнийг байнга авч чадахгүй. За тэгээд дээрээс нь дараагийн юм бол апгрейд хийх те дараагийн вершн гаргах, фичер нэмэх гэдэг юм том асуудал байдаг. Тэгэхээр яг бид хэд бол SaaS хэлбэрээр бид нэр санал болгосон. Ийм байна. Тэгээд яг компаниуд юу ойлгохгүйсэн. Та хэд манай датаг одоо ингэнтэй өрсөлдөгчд өгөн мөгөн гэдэг. Тэгээ азар одоо би дахин бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Next Electronics-ийн Чука захирал азар битгой би нэг таньдаг байгаад очиж уулзаад ингээд үзье гэдэг. Тэгээ тэднийх манайхыг ер нь окей гэж хүлэн зөвшөөрсөн л да хамгийн анх. Тэгээ нөгөө Next Electronics өөрөө том компани. Тэгээ том компаниуд маш шийдлийг ашиглаад ирэхээр дараагийн компаниуд нь одоо эргэлзээ 50% бол алга болтгол юм билээ. Гэтэ стил 50% бол байж л байгаа. Тэгээ яг одоо бол энэ бол энгийн зүйл болчлоо. Одоо бол энгийн болчлоо. Тэр үед бол яг тийм байсан. Шугал захирлыг намайг тэгжсэн шүү дээ. Чи өстө манай өрсөлдөгч нарт аваачаад системээ өгсөн гэдэг. Тий. Яг одоо тэр чинь нөгөө юу юм бэ л дээ. Мэдээж одоо өрсөлдөн гэдэг юм дээр хүн болгоны хүсдэггүй. Өрсөлдөгч байгуулахдаа яг ижлэхэн технологи байхыг хүсдэг. Гэхдээ нөгөө талдаа
технологийн компани ойлгох хэрэгтэй. Хэрэв технологийн компани өөрөө нэгэн компанид одоо юу гэдэг нь баг бүртгэр сервис үзүүлэх юм бол амьдарч чадахгүй болчих. Тэр нэг тийм хөгжихгүй болчих жоо тий. Тэгээ би тэгэд сая ковидын үеэр хэд хэдэн компаниуд наашаа шилжиж бас орж ирсэн. Тэр дотор PC-Mall байгаа. PC-Mall-ийнхаа өөр компаниудаас платформ хийлгэсэн байж байгаад тэгээ манайх руу шилжсэн. Тэгээ яг шийдвэр нь яг юу байсан бэ гэхээр за энэ танаа одоо модель чи хамгийн зөв юм байна. Тийм. Зөв юм байна энэ модель чинь гэдэг. Тэгээ шилжиж орж ирсэн. Одоо бас бизнесээр хийгээл. Тий. Платформ чи нэмэлт үнцийг олгож байгаа. Гэхдээ үндсэн бизнес болгочоор ер нь төвхтэй тий. Хэцүү. Бүх компаниуд иргэдээ хөгжүүлэгчд юу гал байна гэсэн үг шүү дээ. Одоо энэ дээр бас банк улсууд бол ингээ бүгд зээлийн аппликейшн хийлгэлээ шүү дээ тий. Тэр нь бол жоохон буруу болчих шиг санагдаад байна. Жишээлбэл магадгүй одоо лендинг мэни платформыг болно утлал авчих хэрэгтэй биш үү тий. Тэгэхгүй ингээд чи өөртөө саасаар бас яаж байгаа шүү дээ. Уул white label гаргасан юм уу тий. Гадагшаа гаргасан баха. Гадагшаа гаргасан. Дотоод нэрээ гаргаагүй юм болов уу? Асуугаач байхгүй юу? Яг би энийг бас ингэж сайн үзэгдлийг хараад байгаа байхгүй юу? Хуучин манай уламжлалт бизнесүүд өрсөлдөөнийхөө давуу талыг өөрснийхөө хийж байгаа үйл ажиллагаагаа гэж хараад байдаг байсан. А гэтэл зарим үйл ажиллагаанууд нь давхцал үүсэж байгаа. Энийг SaaS модельээр юм эсвэл дундын платформ хэлбэрээр нөгөө машины дууг дахин бүтээх боломжгүй гэдэг шиг тий. Тэгэхээр мэдээж ижил технологи, ижил үйл ажиллагаа явуулж байгаа бол түүн дээрээ шеэр байдлаар одоо нөөцөө одоо дундын хуваалцаад явна. А тэгэхээр одоо ялгарл юун дээр гарах вэ гэхээр нөгөө нэг яг хэрэгж төгөх гэж байгаа үнц юм уу тий. Тэр бүтээгдэхүүнийхээ үйлчлэгээнийхээ эсвэл өөрснийхөө өөр тэр яг үндсэн ялгарлаа концепц гэдэг зүйл рүү орж эхлэх байх гэж би хараад байна. Харин би сая таны SEO байсан те энтерпренeur гэхээр нь ялгааг нь асуух гэдэг юм л да. Манай ер нь сонсогчдын их сонирхдаг асуулт. Тайлалын хийж үтсэнээс суух зүгээр үү. SEO байх, энтерпренeur байх хоёрын давуу сул талууд мэдээж аль алин дээр нь давуу тал, аль алин дээр нь сул тал байгаа те. Тэрийг нь харьцуулаад ер нь энэ асуултыг би бас өөрчлөе гэж бодсон ш. Яг тэгэхээр нөгөө хариултанд энэ хоёрын давуу сул тал гэж байхгүй. Хувийн сонголт гэж хариулдаг байгаа шүү дээ хүмүүс те. Гэхдээ өөр л хариулах. яг би өөрийнх нь зүгээр би нэг бүр төгс ялгаатай байдал төгс хариултыг сайн мэдгүй зүгээр өөрийнх нь туулж өнгөрөөсөн одоо юм дээр туршлаган дээрээс хэлэхэд бол би анх нөгөө цасны SEO-гоор очиж байсан. Тэг эн чин одоо баг 10 хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр тэр үед бол нөгөө нэг миний одоо нөгөө Америкаас ирэхдээ авсан төсөөлөл юу байсан бэ гэхээр тэр компани SEO гэдэг бол үнэхээр агуу том позишн байхгүй тий. Тэр хүн энэ компани SEO-гоор ирлээ гэхэд хугацааны үнэ өөрчлөгддөг. Бүр тийм зүйл шүү дээ. Тэгээ амар павертай. За тэр үед бол яг намайг нөгөө SEO болж явах юм яг зөвхөн цастч биш. Бусад компаниуд төр юу байсан бэ? Тухайн үеийн компаниудынх нь owner буюу founder-ууд нь залуухан байхгүй. Өөрсдөө бүх decision гаргадаг тий. Тэгээ яг нөгөө идэх буцалж байгаа үе дээр явж байгаа. Тэгэхээр SEO-нор л бол тийм аюух бүр одоо яг нөгөө гадаад баруунд байдаг шиг тийм их мэдлэг шилждэг юм бэл. Хоёрдугаарт болохоор нөгөө нэг SEO-норыг тухайд энэ бол одоо нөгөө нэг топ төвшний менежер гэдэг талаас нь харддаг. Ер нь жоохон ажилтан гэдэг өнцгөөс нь бас микс харж гадаадаг тийм юм байсан. Одоо бол өөрчлөгдөж шүү дээ. Ингээл баг-багаар өөрчлөгдөж байна. Одоо нэг анхны одоо бидний хэлээд ах нарын одоо генерашн чинь ингээд бас нэг ядарсан. Яг бол маш хүнд замыг тууллаа шүү дээ. Йоо. Чи файлтай тий, улс төртэй бүх юмтай ганцхтай гэх юм уу. Хүнд үеэр давцсан. Одоо дараагийн яг юу руугаа доош руу ирэх мөлий. Тэгэхээр одоо л яг гоё үн гарч ирж байгаа. Тэгэхээр яг SEO байхын давуу тал юу вэ гэхээр нэг талаараа protected. Хэрвээ тухайн компани governance нь өөрөө зөв байх юм бол бас тэр их мэдлэл хэтрүүлж шийдвэр гаргахгүй бол protected ч тийм тулцаараа шийдвэр гаргуул чинь нэг чинь гэдэг ч юм уу. Нэг давуу тал нь тэр байна. Сул тал нь гэх юм бол яг түрүүний миний хэлсэн тухайн цаг үеийн сул тал нь бол тийм. За entrepreneur байхын одоо нэг давуу тал нь сул тал нь гэх юм бол давуу тал нь гэх юм бол тэгэл яг хаа одоо зоргоор л одоо өөртөө эзэн болж тийм өстой тэгэл үзэн сул тал гэх юм бол тэгэл бүх ачааг өөр төрөл авч байгаа. Просто ингээд 24 цагийн л ачаал авна шүү дээ. Яг тийм л юм бэл л дээ. Яг би бол ууг нь бол би бол яг нэг сонгодог утгаараа хөгжөөсөө гэж аяг хүсэж байгаа. Тэгээ бидний одоо юм жишээ аваад гадны энэ стартап тех компани учраас томрол тэгэл уусаал засаглал руу шилжиж байгаа байхгүй. Өсөв. Тэгэл нөө фаундерууд нь одоо SEO одоо их мэдлээ шилжүүлэл цааш явж байгаа. Тэгээд энэ өөрөө зөвлөдөө. Тэгвэл фаундер хүн байнгын зөв байна гэж байхгүй шүү дээ. Байнгын зөв шийдвэр гаргана ч гэж байхгүй байхгүй. Тэгээд ч бас өөр үндэс бас хэрэгтэй тий.
Тэгээ боордын үүрэг гэсэн үг маш чухал. Олон санал тий. Би бас сая яг асуухтаа зэрэгцээд бодлоо л та. Ер нь хин хамгийн том босс юм бэ гэж. Тэгэхээр ер нь бүх л позиц төр хүн үйлчилж байдсан юм байна л да. Үйлчилж нэг жишээлбэл SEO гэл тэгэхэд ажилтнуудаа болон хувьцаа эзэмшдэг. Яг энтерпренeur гэхээр эргээд чинь зүгээр одоо өөрөө эзэн байна гэхээсээ илүү дахиад ажилтнуудаа харж байдаг, бодж байдаг, хэрэглэгчтэй дахиад юун дээр өгч үйлчлэх үү гэл тий. Тэгэхээр хамгийн том босс гэж юу байхгүй юм биш, хэрэглэгч л юм биш. Тэгэхээр тийм би нэг сая нэг 2 сарын өмнөх PMI нэг ивент дээр нэг agile method-ийг нэг сургалт онлайнаар орсон. Тэгээ тэрэн дээр нэг ер нь бол ингээд судлаад бүх юмыг үзэнгүүд нэг юм experience гэдэг ойлголт гарч ирээд байгаа шүү дээ. Одоо нэг user experience тэ хэрэглэгчийн experience гэдэг. Тэр дотор бас нэг юм чухал хэсэг байна. Тэр болохоор employee experience. Тэгэхээр тухайн байгууллага дотор байгаа багийн experience тэгээд customer experience хоёр хооронд ингэж яг ингэж хооронд ингэж зурж орж ирд юм байл л дээ. Тэгжиж perfect одоо нэг үзэл байдал үүсдэг. Яг нэг юм болж хувирдаг тий. А зөвхөн одоо юу гэдэг shareholder-ын ашиг сонирхол бол буруу. Дан customer гэх юм бол бас буруу тий. Дан ажилчдын гэх бол бас буруу. Тэгээ яг ингээд судлаад үзэхээр хамгийн одоо employee гэдэг тэр дотор бүгд л орчиж байгаа юм тий. Founder нь ч орчиж байгаа, board нь ч орчиж байгаа, team өөрөө ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг employee experience тэгээ customer experience хоёрыг л хооронд нь зөв хослуулж чадах юм бол энэ бол төгс хослол юм бэл л дээ. Ямар ч гэсэн одооний байгаа юугаар ирээдүйд юу гарч ирэх юм бас мэдэхгүй байх тийм 670 болоод 8 болоод одоо 5 дээр яваад байгаа шүү дээ. Танах одоо менежментийн ямар төлөвлөд ер нь хэрэгжилж байна? Яг бидэд бол анхнаасаа юу нэг agile ажилласан. За agile гэдгийг бол нөгөө гадных нь бид нарт зааж өгсөн. Тэгэл нөгөөх нь буруу зөв ойлголт тохиж өгсөн л доо. Тэгээ яг agile-ыг бол төгс ашигладаг гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол agile методээр бид нар одоо хүртэл ажилладаг. Дээрэс нь бид нар OKR, Objective Key Result-ыг бид нар бас одоо ашиглаад жил хагас орчим бид нар болж байна. За тэгээд ер нь basically эднэр дээр л бид нар явж байгаа л да. Тэгээ яг мэдээж KPI-ууд орж ирнэ. KPI, OKR хоёрыг бол хооронд нь хослуулж ашиглах хэрэгтэй юм бэл. Юуны хувьд одоо үндсэн ажлын гол хэрэгэлдэг платформуудын хувьд одоо юу гэдэг Asana, Trello, Google-ийн юмнууд гэдэг шиг. Тэгээ ер нь бол бид нэлээд тийм Google based. Ер нь менежмент талдаа бол нэлээд Google based явж байгаа. За зарим нэгэн компаниудын хувьд бол Microsoft based. Тэгээ одоо жишээлбэл CoinHub-ийн хувьд бол илүү Microsoft-ыг ашигладаг. За Shopee, Intelmind-ийн хувьд бол илүү Google-ыг ашигладаг ч гэдэг юм. За Cozy-ийн хувьд бол арай өөр. Asana-г ашиглаж байгаа юм. За тэгэл өөр ингээд нөгөө төлөвлөд ашиглаж явчихдаг. Нөгөө яг юунд илүү аль нь илүү тохирч ирнэ гэдэг юм билээ л дээ. Зарим төлөвлөд нь болохоор зарим юмдаа жоон тохирч өгдөг. Эсвэл compliance-ийн зүгээс ч гэдэг юм уу те. Эсвэл security-ийн байдлаас бас зарим нэг юм бас болдог ч гэдэг юм уу те. Тийм л юу н холиол ашиглаждаг шүү дээ. Бид нэр өчигдөр нөгөө SEO нарын групп гэдэг. Энд чи бас таны юг тавиад асуултууд асуусан. Яг тэрнээс хоёр асуултын сая далимаар нь асуучлаа гэдэг. Гурав дахь нэг ийм юм асуусан. Бас надад их сонирхолтой санагдаад байна. Ажилтнуудын гүйцэтгэлийг яаж хэмжиж урамшуулж байна гэдэг. Одоо бидний хувьд биеийн хүчний биш илүү юм оюуны хөдөлмөр хийж байгаа тий. Тэр дундаа одоо хөгжүүлэгч гэдэг хүн бол одоо Монголд бас тийм хангалттай биш байгаад байгаа тий. Тэд нар маань яг ийм оюуны болон тэр туршлага дээр суурьсан бүтээмжүүдийг гаргаад ингээд явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр танаа энэ дотоод менежмент дээр хүний нөөцийн бодлого дээр энэ урамшууллын систем яаж явд юм бол гэсэн гурав дахь асуулт байна. За эсвэл том асуулт та тийм. Яг нь бид хэд бас төгс гэж хэлэхгүй. Олон л юм туршаа явж байгаа. Гэтэ энэ дээр зөв сонирхолтой бас ганц хоёр фактуудыг бас хэлэх хэрэгтэй. Өнөөдөр нөгөө нийгэм өөрөө залуучууд дээр тийм сонирн болцсон билээ л дээ. Өмнө нь болохоор ингээд ажиллаа хийгээл те урамшуул авал явдаг гэсэн бол тэр өөр хангалттай биш болчихж байгаа байхгүй юу? Өнөөдөр бол. Тэгэхээр аюул олон альтернатив хөлбөр зөндөө биш те. Одоо наадсахын шиг coin байна те. Coin байна, крипто төр байж болж байна, хуцаан дээр байж болж байна. Тусдаа стартап компани байгуулж болж байна. Family business, гэр бүлийнхэн бизнесийг өргөжлүүлж болж байна. Зөндөө сонголттой байгаа байхгүй юу? Тэгэхээр яг бид хэд энэ дээр за basic юмуд байгаад байгаа. Тэр бол цалингийн зээл нэлийн basic энэ бол хэрэглээнийхээ юмыг хангадаг. Орон сууцны одоо зээл, урьдчилгааг нь одоо жишээлбэл бид хүмүүстэй зээлэх гэдэг ч юм уу тийм. За дээрэс нь бид бүгдийн бас аюу их ярьдаг нөгөө нэг stock option хуцаа хүмүүстэй өгөх гэдэг ч юм уу тийм. Тэгээд яг одоо жилийн урамшуул, үйлдвэрлэлийн бонус гэдэг ч юм юмуд байгаа. Гэхдээ за яг энэ зөвхөн хангалттай яг бол бас хангалттай биш.
болчихж байгаа юм л да. Ягаад гэвэл түүл болгон өөрөө янз бүрийн цаг үе дээр ажилладаг. Тэ. За цалин бол яг өнөөдрийн одоо урсгал зарлаа нөхөхөд шаардлагатай. За байрны өөрчлөлт хоол капиталтай болгоход шаардлагатай ч тийм үү. За компани хувьцааг бас хүнд өгчлөг тэр хувьцааг хүн хизээж бас мөнгө болгох юм билээ гэл асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгээ бид хэд одоо яг сүүлд нэг юм бид нар хийгээд одоо яг дуусч байна. Одоо бид нар энэ оны өмнө бид нар дотоод зарлал нь юу хүмүүст бол өөрчлөсөн байдлаар зарлалцсан. Тэр бол фанд. Фандыг болохоор бид нар яаж хийж байгаа вэ гэхээр бүх хүмүүсээ бид нар оруулаад дотор талд нь фанд үсгэж байгаа. За яагаад фанд өөрөө хэрэгтэй вэ гэхээр нэг хүн өөрөө ажиллаа хийгээд төвлөрөө сууж хад хажууд нь сууж байгаа нэг найз нь ч юм уу те нэг нөхөр коин доод шүү дээ тийм. Тэгэл мөнгө олох нөгөө жилсэн бас бодож эхэлж байгаа байхгүй. За чи би бас одоо яг юу илээж тийм үү те. Тэгээд ингээд үзэхээр зарим нэг нь чадна, зарим нэг нь чадахгүй. Зарим нэг нь олон, зарим нэг нь олохгүй. За тэгээд дээрэс дөөрөө зөвхөн коин өөрөө зөвхөн ганцхан одоо төгс хөлбөр нь бас биш байхгүй. Цаана аюул олон хөлбөрүүд байгаа шүү дээ. Гадны сток байна, сток трейдинг байна. За бондууд байна ч тийм үү те хөрөнгө оруулалтууд байна гэл янз бүрийн юм олон хөлбөрүүд. Тэгэхээр бид хэд нөө фанд гэж байгаа нь юу гэхээр одоо энэ фанд гаргаж ирээд тэгээд тэрний яг чаддаг хүмүүс нь удирдаад тэгээд багц үсгээд тэгээд тэрний одоо ингээд одоо хүмүүстэй зориулаад үсгэж өгөх маягтай явж байгаа. Айгу олон юм руу diversification үүсгэх нь л дээ. Нэг юм дээр бид нэ бэт хийж болохгүй учраас. Тэгэхээр нөө хүмүүсийн маань зөвөөс болохоор за би ажиллаа хий те компанийнхаа shareholder болъё. За бонус авъя. Гэхдээ миний хөрөнгө бас тэнд өсөө явж байгаа. Дээрээс нь тэр хүнд өөр дээр нэмэлт одоо боломж гарч ирэх фанд руу нэмэлтээр оруулж ирж болно гэдэг ч юм. Гэхдээ фандыг гаргаж ирэхээр бас зовлонтой юм бэл. Тэр юу вэ гэхээр зарим хүнд тэр фанд руу оруулах мөнгө байна. Зарим нэгэнд нь байхгүй ч гэх юм. Тэгээ тэрнийг бас бид нэр яаж менеж хийх вэ гэдэг. Тиймэрхүү юм бид нэр хийгээ явж байгаа. Тэгэл яг хослсон хамгийн одоо зөв арга юм бэл. Хамгийн зөв арга нь бол хослуулж хийх юм бэл. Тэгээд мэдээж асуудал нөгөө урамшууллын миний бодлоор бол хамгийн дээд хэлбэр бол өөрөө компани соёл тийм тэгээд нөгөө хийж байгаа нэг өөрөө менежмент байх гэдэг л тэр хэрвээ байхгүй доотлолт нь дан юм одоо өгдөг авдаг юм байх юм бол бас нэг удаан тэсгүй л байна. Хамгийн дээдлэлт нь бол энэ оргил нь өөрөө байгаа. Тэгээд доотлолт нь бус юмуд нь өгсрөх хэрэгтэй л. SEO подкаст нэвтрүүлгийн ивент бигч Net Capital санхүүгийн групп дижитал банкийг таны гарт. Хайрцангуу одоо технологийн компаниудын хувьд бас хүн олж авах нь тийм хэцүү биш байх шиг байгаа тий. Нөгөө одоо стартап хөгжүүлж л хэцүү тий. Бусад хүмүүсийн хувьд бол ингээд илүү нөгөө ийм энэ ч өөрөө гоё одоо сонирхол татж байгаа салбар учраас одоо уламжлал салбараас наашаага шилжих өөрснийгөө шинжлэх шинэ юмнаас хоцрохгүй байх гэдэг сонирхол сүүлийн үед л харин харьцангуй өндөр. Уламжлалт компаниуд менежментээ шинжилж арга барилаа өөрчлөхгүй харин хүмүүсээ алдах. Одоо энэ нэг юм ялцгүй шилжилт яваад нэг хэсэг технологийн компаниудыг юм одоо тгээс эхэлж байгаа энэ стартап компаниудыг ажиглаж ийсэн те энэ шалгарал нь яваад те одоо үндэсний хэмжээний томоохон компанидын хэмжээнд түүнээс давах хэмжээнд одоо зарим нь очсон. Тэрний нэг нь бол одоо танай компани гэж харж байна те. За энэ шиг одоо хэд хэдэн компаниуд гараад ирлээ. Энэ үзэгдэл чи өөрөө одоо хүлээн шүрэгдэл болж эхэлж байгаа байхгүй те. Тэгэнгүүт ингэж байж болно гэдэг бас тулаангүй бас биш гэж хараад байхгүй. Чи бас тулалдаад нөгөө байр суурь олох хүлээн шүрэгдэх одоо үнэлэгдэх гэдэг чи өөрөө ингээд хийж үзүүлж ижил гарч байгаа хөлбөр шүү дээ те. Тэгэхээр тийм шилжилт бас явж байна гэж хараад. Одоо бүр ингээд анхаарал татаж эхэлж шүү дээ те. Ажилчдын хүрээнд хүртэл анхаарал татаад тарин ч бүр ингээд шин зүйл рүү энэ шилжилт одоо зүүн өсний болж эхэлж байгаа байхгүй би ажиглаад байгаагаар. Одоо тэр хамгийн том аюул нь өмнө чинь ингээд банкны салбар хамгийн өндөр цалинтай адир гэдэг байсан бол одоо гарааны бизнесүүд банкны том захирлуудыг чи хэд хандинг хийж аваад байна шүү дээ тий. Одоо гарааны ч болохоо болчихлоо. Одоо бүр нөхдөд чинь тийм гарааны биш болчиход байна шүү дээ тий. Ярьж болох юм тий. Хэлцсэн юм. Тий энэ дэр нэг юм ажиглагдчихжээ. Одоо нөгөө миний ярьж байгаа юмуд нөгөө нэг юм нөгөө төгс дандаа хариултад биш. Дандаа ажиглалтад шүү ер нь бол. Том компаниуд одоо яаж яах вэ гэхээр миний бодлоор засаглалын жоохон кризис руу орж байгаа юм шиг санагдаж байна. Яг donc owner-ууд буюу founder-ууд нь бол одоо нэлээд дээр өччлөө шүү дээ position-ийн хувьд. Өдөр тутмын орохоо болцсон ч тийм үү те. За тэгээд тэр дотор нөгөө нэг юу ингэж алдагдаж байна вэ гэхээр менежментийн багууд айгу богино хугацаатай контрактууд хийдэг болсон. Нийт жилийн хугацаатай ч тийм үү те.
Тэгэл ингээд шилжээ явж тэгэл нэг жил яг гүйцэтгэл бонус өгдөг ч юм. Тэнгүүд яагаад нэг ноу хав алдаад байна л да. Тэг шилжээл те. Одоо хэд хэдэн секторт бол энэ бол бүр айгу томоор ажиглагдаж штэ ингээл зүгээр нүүлгэлт шилж. Тэр чинь өөрөө нөгөө нэг тэгэл ноу хав тэгэл яваад гэсэн. Нэг бодлын зөв. Гэхдээ нөгөө талдаа компанид бол дахиж одоо нөгөө нэг бүх юмыг шинээр билд хийн гэсэн. Culture билд хийн тэгэл бүх юмаа билд хийн. Одоо бас залуучууд их өөдөг таа. Гэхдээ ер нь залуучууд гэлтүүдээ юу ахгүй юу? Ер нь хүн ингээд хөгжлийн хэрээр өмнө чинь нөгөө baby boomers-ийн гэр бүлээ тижих гэдэг шиг өмнө чинь юм олох те хоолтой байх гэдэг байсан бол одоо бол ер нь харцсангуй амьдрал гайгүй болоод аль ресторанд орох руугаа олон хүмүүс болоод байгаа шүү дээ. Тэгээд энэтэй зэрэгцээд хүмүүс нөгөө энэ ажлыг хийж цалинтай байна гэхээс илүү юм сэтгэл ханамж те ийм өөрийгөө челленж хийх ийм сонирхолтой орчин шин зүйл гэдгийг маш их хүсэж байгаа юм болов уу гэдэг. Одоо аялал жуулчлал гэл одоо бидний байгаа бизнес төр чинь ер нь юм л хүн илүү аялах, зугаалах, гэр бүлдээ цаг гаргах, фан хийх гэдэг зүйлүүд тэрөө ч гэсэндээ илүү юм шилжилтүүд цаг хугацаа болон санхугаа зарцуулаад байна. Тэрний нэг хэлбэр нь өөрөө юм ажилдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө сорих шинэ юм үзэх харах гэдэг нь бас байгаад байгаа юм болов гэж хараад байгаа. Тийм. Би бол гэхдээ арай жоохон өөр бодолтой ер нь явдаг. Нэг ер нь бол бид хэд нөө family гэдэг юм зарчмаар анхнаасаа л ажилласан. Яг дундаа ордог гэсэн. Тэгэл болохгүй шууд загнана. Одоо тэгтээ компани засаглалын хувьд бол бас болохгүй ч юм биш шүү дээ. Загнана шууд хилэн тэ. Тэгтээ хүнийг загнах ч юм уу шүүмжлэхдээ давхар тэр хүний хайрлсан хайр нь өөрөө яг нэгэн зэрэг байх хэрэгтэй юм бэл. Хуурай загналт, хуурай шүүмжлэлт байж болохгүй тэ. Тэр чинь өөрөө ингээд нөгөө нэг хүн өөрөө ингээд олон дахин ороод ирэхээр ингээд хүн ойлгоод энэ хүн миний төлөө юм билээд шүү дээ гэдгийг нь ойлгоод. Нөгөө талдаа нэг тийм дүрэн байгаа. Хууш урны дүрэн гэж нэг. Тэгэхээр энэ ямар учиртай дүрэн бэ гэх нөгөө нэг хүн ингээд нэг өсөөл за нэг гуруулаач та дөрүүлээч юм ингээд аялал явж хахад нэг өсөөл ядраал таны хойш руу бид дөрөвт олдлоо гэж бодъё л та тий. Тэгэхэд тэр хойшор хаалгаал идэнэ гэдэг чинь амар гоё момент байхгүй. Тэгээ дөрүүлээ зовцсон. Дөрүүл яг ижлэхэн проблемд орсон. Яг олсон юм хувааж байгаа байхгүй. Хууш урны зарчим гэсэн үг тийм. Тэгээ энэ зарчмыг жоо хэрэгжүүлэх айгүй дуртай. Тэгэхээр яадаг вэ гэхээр ер нь бол одоо манай компанид бол яг тэр анхны тэр founding members болсон одоо багийн гишүүдийн хувьд бол энэ дүрм бол амар хүлчилсэн. Асуудал үүдээс хамтаа л ороод тэгэл хамтдаа ороод энэ шавар шахаад зуралддаг. Тэгэл нөө хууш руу хувааж иддэг. Тэг шүн болж гин үү одоо өглөө болж гин орой болж гин хамаахгүй яг тэр хууш руу хувааж тэг салдаг. Тэр нь өөрөө ийм компани ийм фундаментал арга хэсэг амар хүчтэй тавьд юм бэл дээ. Ойлгочдөг нөгөө хүн чинь. Тэгээ дараагийн нөгөө нэг хүнд бэрхшээл рүү явж орохдоо тэр өмнөхөр кейсээ бодоод тэгээд давж гардаг болт юм бэл. Сүүлийн үед жоохон манай дээр баг зэргийн жоохон ажиглагдаж байгаа зүйл нөө хүн ихтэй болоод ирэхээр дараагийн орж ирж байгаа нөгөө нэг одоо 2 3 дахь генерашны хүмүүс байна. Яг тэр юмыг туулаагүй учраас бас яг сайн мэдэхгүй байгаа. Тэнгүүд одоо бид хэд магадгүй жоохон хиймлэр ч юм уу те. Тэр нөхцөл байдлыг бүрдүүлж хүмүүст ойлгуулах хэрэгцээ үүсэж байгаа байхгүй. Маа нэг залуу байдیں۔ Нэг одоо би бас бүр нэрийг хэлээд хэлчихэ. 90 болд гэхэд бид хэд нөө барилга барьж хахад анх нөө дөнгөж сургуулаад төгсөөд ажилд орж ирсэн залуу л да. Одоо манай бас very key хүмүүсийн нэг архитектор мэрэгчлээ. Тэгээ барилгын одоо тех технологи дээр ажиллаж байгаа. Тэгээ мань хүн сургуулаад төгсөөл орж ирэнгүүт нь шууд ирээн рүү явуулсан байхгүй. Очоод л цемент ачаад ирэх илүү яалаад. Тэгэл мэдгүй мань хүн ч тэгэл машины кабин дотор хоноол тэ цемент чал буулгаал яваал. Тэгээ эргээд ингээд харангууд амар юм чанартай, юм суурьтай асуудлыг амар даацтайгаар шийдэж чаддаг хүн гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас аягүй сайн ер нь компаниуд хадгалах хэрэгтэй. Хит ингээл амар гоё болох гэдэг байвал тэгэл амьдрал ч өөр байнгын гоё бас биш шүү дээ. Байнгын гоё офис суугаад чадахгүй шүү дээ. Тийм үстэй зоолох гэдэг чи одоо үгүй амбарт суун шүү дээ тий. Одоо суун шүү дээ. Тэгэл байнгын цалингаа тавьж чадахгүй. Тэр үед яах юм тий. За нэг удаа ингээд компани үнэхээр хүнд байдалд ороод цалингаа тавьж чадахгүй байвал за энэ мяа компани гэж бид нар хэлэх юм уу? Тэр чи компани асуудалд орчиж байгаа байхгүй. Тэгээ тэр үед тэр хүмүүс нь баг нь өөрөө тэр компани ойлгодог одоо юм сэтгэл зүйтэй байна гэдэг ч юм сайн гэж байна. Хит ингээл бас ингээл бэлий гараал бас амарч жоох хэцүү тий. Тэрэн дээр бол тэр хуушрны дүрм гэдэг нэг тийм би ч одоо нөгөө бүргэрний дүрм ит юм байна. Пиццаны багма гэж мэдэх юм. Хуушрны дүрм. Сонсоо лайн юу гараад ирв. Хүн дэжлийн ард тий. Би бас дахиад нэг хүрний нэрийг бүр хэрэг энэ подкастыг сонсож байгаа бол тэр ах маань
Бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Батуул гэдэг ах байдаг. Нөө явган аялагч. Бас манай жисэд байсан баха. Тэгээ Батуул дахин ярьсан дээр кейс нь супер кейс л та. Явган аялал руу ингээд яваад оймод руу ингээд нэг баг ордог гин 10 хүнтэй. Залууч. Тэгэнгүүт ингээд эхэндээ ингээд охтууд нь одоо өндөр нуруутай муруутай те царайлаг марайлаг залуучууд руугаа жоохон наалдал. Тэгэл ингээд 7 хоногийн аял гэж байгаа байхгүй. Одоо сүлжээмэлж юуч барихгүй. Тэгээ тэр хугацаанд ч нэг галаасаа хоолоод түлэнтэй тэгэл ингээд бороонд норон мөрөл асуудал эхлэнгүүд байгалийн шалгарлаараа нөө лидер тодордог гин л те. Тэнгүүд тэр баг дундаас ингээд нэг юм зүм дуурдгуу муурдгууг нь тодорч гарч ирдэг гэж байгаа байхгүй. За ийшээ явна тийг нь одоо ингэ тийг ингээд. Тэнгүү яг тийм экстрим байдал руу орчихоор хүн болгоно амьд гарах хэрэгтэй учраас намайг хэн амьд гаргаж чадах вэ гэдэг хүнийг сонгож эхэлт юм байна л та. Дагаж эхэлж байна тий. Тэгээ нүмэд нөгөө гоё мой сайхан залуучууд нь чи 2 3-т орж ирдэг. Тэгээ 7 хоногийн тэр аялал хийгээд нөгөө талаас тэр оймодноос ингээд гарч ирэхэд ингээд шал өөр зохион байгуулалтанд орцсон гарч ирдэг гэж байгаа байхгүй баг. Нэг жижиг нөхөр ингээд тий урд нь гарцсан за одоо ингэ шүү тэгээ шүү гэл нөгөө нэг царайлаг марайлаг гоё том битэн нөхдүүдэнтэй заамаа гэл тий юм зумаа хийж магээл охтуудынх нь харцмарц арай жоо өөр тийш эргэж мэрэгдсэн. Тэр энэ бас аюу тийм жиг. Яг тийм экстрим байдал руу орж иж баг өөрөө яг бүрэлдэж бие биенээ өлөмжшөрдөг. Тэгэхээр ер нь бол би түрүүний цэсэндээ таны хэлдэг дээр энэ чинь нэг юм азизээ суглаа сугалцсан юм биш байгаа тох энтерпренер байх. Ер нь шоу болох ч гэсэн зүгээр энэ их царайлаг залууч юм уу те энэ их яадаг хүүхэд гэж ингэж болохгүй шүү дээ. Тэр чинь маш том үүрэг хариуцлага тэр хүн дээр өгж байгаа гэдэг чинь ард нь үнэхээр тэр би өмнөд дугаар дээр ч хэлжсэн энэ болор захирлын нөгөө удирдлагын тухай нэг ном байгаад байгаа. Хиний нөгөө General Electric 20 дугаар зуун Джек Welch ном дээр ч яг л баяр гуунаг зовлон хундаг дарстай инээдхөөр нөгөө хуушуур муушур ч бүгд дээр явж байгаа байхгүй. Энийний ард л юм гарч ирдэг гэдэг шиг энэ entrepreneur show гэдэг замлж өөрөө маш их юм үзэж хараад тэрний хойно гарсан зүйл байдаг. За би бас нэг хэсгээ асуумаар санагдаад байна. Тэр юу гэхээр одоо ингээд олон салбарууд руу орж ийн тий. Олон салбарууд руу орж ийн. Бид нэр сая дунд нь ярьсан барилга дээрч байлаа гэдэг шиг одоо бид нэр бас аялал жуулчлал гэдэг минийч мэрэгжүүлж таних мэрэгжил тийм салбар дээр л явж ийн тий. Тэгээ энэ салбаруудыг ер нь технологи гэдэг зүйл яаж өөрчлөх гэдэг вэ? Одоо Марк хэм билээ нөгөө Netscape-ийн захирлын нэг хэлсэн үг байлээ. Софтвер бол дэлхийг идэж байна. Програм өөрөө энэ програм хэмжээний зах зээлийн харангуут нэг 700 тэрбум доллар илүү бага юм билээ л дээ. Гэтэ Uber, Airbnb гэдэг юм өөр салбаруудыг очиж програм хэмжээ идээд одоо UBCAP байна тий. Өөр салбаруудыг очиж ингээд идээд байгаа байхгүй. Бүр өөрчлөөд байгаа тий. Бүр тоглоомын дүрмийг өөрчлөөд байгаа. Тэгэхээр ер нь энэ технологийн өөрчлөлийн компаниуд дээр ер нь юу учрах юм бэ? Сайхан нээлттэй яриул. Би зүгээр аялал жуулчлалын салбарын тоог бол хамгийн сайн мэдж байгаа нь 2019 оны байдлаар нийт аяллаа букингийн 51% онлайн болсон байхгүй. 51% онлайн болсон. Тэгэхээр сая ингээд 2021 яг энэ чинь нэг өмнө 46 5 ч үлээ байсан. Тэгэхээр энэ чинь нэг жилдээ юм 5-6% өсөлт гэдэг чинь бол шилжилт гэдэг чинь маш том шилжилт байгаа. Тэгээ одоо ковидын дараа юу болох нь мэддэггүй. Гэхдээ би эрүүл мэндийн салбар дээр тоо харж байхад бол 5-аас илүү хувь одоо 5 жилээс илүү хугацаанд өөрчлөх байсан зүйлийг эрүүл мэндийн салбар дээр ковид өөрчилсөн гэж байгаа юм. Тэгэхээр тэр шиг ковид өөрчилсөн. Тэгэхээр тэр шиг энэ технологи ер нь ямар салбар дээр яаж өөрчлөлт оруулах гэдэг вэ те? Ийм шинэ тоглогчдод гэдэг юм уу шинэ хүмүүс бас боломж гаргаж ирж байгаа гэж хараад байгаа. Тэр талаар та өөрийнх нь бас бодлоо хуваалцвал. Магадгүй 5 жилийн дараа ч юм уу бид нар ямар орчинтой ажиллаж амьдарч явах гэдэг вишн. Энэ асуултанд хариулахаас өмнө түрүүний Мартаг өдрөө хэлэхэд General Electric-ийн амьд домог болсон Jack Welch CEO-гийн Winning гэдэг ном байгаа. Ялах гэдэг нэг жижигхэн нэг ном байгаа. За энэ бол ер нь бизнесийн Bible гэж хэлж болно. Тийм шар ном байдаг. Тэгээ хавцсан дээр нь болохоор Warren Buffett хэлцүү гэдэг санагдаад байна те. Өөр менежментийн ном баг хэрэггүй дээ гэдээ бичсэн. Тэгээ тэр номыг заавал энэ подкастыг сонсож байгаа хүмүүс олж уншаарай. Хин нэг хүн бас олж орчуулаарай гэж аюу хэлмээр байна. Тэр бол үнэхээр гоё ном. Аюугүй энгийн юмар аюу гоё бичсэн байдаг. За саяны асуултан дээр зүгээр яхав бас өөрийнх нь зүгээс харж байгаа юм бичгээд энэ бол зайлшгүй зүйл. Зайлшгүй те. Энийг бид нэр одоо цогсоё гэж цогсоож чадахгүй байхгүй. За жишээлбэл би нэг жишээ хэлье л та тий. За крипто. За криптог ингээд аваад үзэхээр за Монголыг ярихгүйгээр дэлхийн одоо дөнгөд нэг ширээ ингээд тойрол одоо JP Morgan, Goldman Sachs ч гэх юм уу ингээд дэлхийн топ одоо хөрөнгө оруулалттай одоо банкуд ч юм уу тий инвестмент фандууд уулзч ингэж бодъё л та.
Тэгэл яриад чаа за крипто бол болохгүй хориглоно те санкц тавина гэл те. Тэгэл тэр хурал тараал гарангууд нэг нөхөр тэгж байгаас нэг аналист гэгээд захираа наат чинь гэхдээ яг те хэрэглчих юм бол наад ч амар юм байна гэл. Тэгэл за яг бүгдөө ингэ ширээ тойр цугаад нэг тийм шийдвэр төрсөн чсэн яг opportunity буюу давуу тал нь тэнцээ гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд за тэгвэл чи наатахаа судал гэлдэг тэгж байгаа байлгүй дээ яг тэр дунд нь орж үзсэн биш. Гэхдээ тиймэрхүү юм болж байгаа ба шүү дээ те. Чи наатахаа судлаад үзээрэй нэг тэгээд нэг жоохон нэг портфолиохын төдөө үе тэрэн дээр хийчих те. Эсвэл тэр фандынхаа нэрээр хийчих ч юм уу те. Тэгэл нөгөөд нь юм наад ч юм байна гэл. Тэнгүүд л оролдоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд чинь нэг нь яг хийж байгаа биш. Тэнгүүд за нэг нь одоо хийгээгүй л тэднийх хийж штэ гэлтэй. За тэнгүүд нэг засгийн газар нөгөө наатахаа guys те манайхан ингээд наатахаа чинь дөрөлөө хийчихэл яасан юм бэ гэл. Тэгэл бүх юм тэгээд эргэл эхэлчихэж байгаа байхгүй. Яг тэрнтэй ижилхэн одоо нөгөө нэг технологи өөрөө өрсөлдөөний аюу тум түүл. Технологиг авч ашигласан компани өөрөө урагшаа гарна. Ашиглахгүй тэгээд одоо байгаад байвал хойно хоцорно. Одоо яг ийм болчлоо л доо. Тэнгүү чинь уралдаан ч яваад эхэлж байгаа байхгүй. Технологи шилжээл. Гэхдээ энэ шилжилт бол бүх хүмүүсийг happy байна байлгана гэж бол байхгүй. Энэ бол баталгаатай. Тэгэхдээ бүгд happy одоо хиний үүнийг гомдоохгүй гэд энийг хийхгүй байж бас болохгүй зүйл болчиход байгаа байхгүй. Жишээлбэл UB Cap-ын жишээн дээр аваад үзье л да тий. Нэгэнт одоо 10,000 халтуурчд удамжаар халтур хийгээ явж байхад энийг бид нэр одоо албан ёсны зохион байгуулалтанд оруулах нь 109-ний асуудал байхгүй. Яагаад вэ? Нэгдүгürt бид нар төлбөр тооцоог бид нар хэлбэр хийж чадчихээн тий. Хоёрдугаар аюулгүй байдал гэдэг юм чинь гараад ирж штэ тий. Тэр одоо хэрэглэгч нарт өгж болох тэр давуу талуудыг одоо орхиод 10,000 халтуурчтай бодоод байвал байгаалах болчиход байгаа байхгүй. За эргээд ингээд үзэнгүүд чинь сөрөг тал аюул ихтэй. Жишээл халтурд явж байгаа орон сууцны зээлэнд хамрагдчих болдог. Яг гэвэл татвар төлдөг учраас. Орлого нь баталгааждаггүй тий. Тэгэнгүүт UB Cap-д одоо жишээл яваад эхлэнгүүд жилд 1% татвар төлөөд ингээд тий ингээд бусад хүмүүстэй ижилхэн бенефит авах боломжууд нь гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол өөрөө бүх салбарт өөрөө тийм аялал жуулчлалт тийм одоо Zolco сайн мэдж байгаа тий. За одоо зөвхөн аялал жуулчлалын салбарч биш одоо шопинг хийж явах таах тэгэл худалдааны компани ч ойлгохгүй шүү дээ. Пэст нэр царай алдан шүү дээ ер нь бол тий. Яг бидний үед Азтай айгу сайн бас анхны дэмжсэн компаниуд гарч ирсэн л дээ. Аялал жуулчлалын салбарууд бол ковид л өстө нэг түм гэж нэг юм ойлгууллаа та тий. Тэрнээс өмнө бол юу яриад байгаа юм бэ яхаа дүнэрл гэж байгаа шүү дээ тий. Одоо яг энийг одоо босч ирж байна тий. Одоо энийг сонсож байгаа аялал жуулчлалын салбарт олон таньдаг хүмүүс байгаа. Уучлаарай тий. Жохон онцгой хэлжтэй. Гэхдээ бодит үнэн өөрөө тэр байхгүй. Тэгээд одоо жишээл нэг жишээ аваад үзэл та нөгөө аялал жуулчлалын салбар дээр яг аваад үзэхэд би ч зөвхөн байхгүй. Би ч тэр Парисыг очиж үзмээр шүү дээ. Би тэр гоё тэр мэдрэмжийг авмаар шүү дээ. Би яагаад тэрнийг авахгүй байх ёстой гэдэг. Гэтэл тэрний одоо үйлчлэгийг бид нэр онлайнжуулаад магадгүй тэ зээлмэлтэй болгоод ингэ явчихгоо. Амар давуу тал гараад ирчих واخхой. Тэгэнгүүт хүн болгон заавал одоо юу гэдэг Гуанжуу явах албагүй шүү дээ. Тийм биз дээ. Дийлэх нь Гуанжуу юм бэлээ л дээ. Ер нь бол өмнөх одоо ковидын өмнөх статистик харахаар тэр одоо Гуанжиг үтцсэн. Одоо дараагийн юмд үүсэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зөвхөн very natural. Ийм бол явагдсан зарим нэгэн тоглогч нар байхгүй болно. Тэгээ энийг зүгээр л ойлгох хэрэгтэй. Одоо ойлгож хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. SEO подкаст нэвтрүүлгийн ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. Дижитал банкийг таны гарт. Одоо нэг жишээ нэхэд дэлхийн топ 10 компани, хамгийн өндөр үнэлгээтэй 10 компани, 9 технологийн компани. Нөгөө саяхны хүртэл өөрөөсөн шүү дээ. Тий. Тийм тэр чинь саяхан л өөрөөсөн. Саяхан хүртэл өөрөөсөн. Нэг хоёр л байсан шүү дээ, тий. Тий, Aramco биш нөгөө Сауди Араби газрын засны тэднийх л ганцаар байгаа байхгүй. Бус нь дандаа технологийн компани. Одоо энэ хятадын Alibaba, Tencent гэдгээс эхлээл Google, Apple, Microsoft эдгээр ч үрдээсөө ийм болчиход байгаа. Тэгэхээр их том өөрчлөлт энэ дээр гараад байгаа юм л да. Тэгээд хэрэглэгчдэр л үнц нь гол нь баг шинэ. Одоо би бол өмнө энэ хувьцаат компаниудын хувьцаар орж харъя гээл 2-3 удаа оролцсон. Гэтэл орондоо хавтаал хэдэн тоног дараал авцаархаа хийгээл тий. Тэгээд тэр нь хамгийн гол нь итгэлтэй. Юу гэдэг нь блокчейн суурь мөртөгээ болохоор чинь салбар. Тэгэхээр энэ чи яалчгүй дараагийн л өөрчлөлт. Энээс яг түрүүний таны хэлдэг шиг болтох бол ягаад ч аргагүй. Хэрэглэгчид ямар үнц нь өгч ин тэргээл хүнд. Би UB Cap-ыг одоо Mizorny-ийн уучны бид найзууд тэгэл 12 он санаж эхэлж исэн байна. Эхэлсэн муу платформ байсан тий. Гэхдээ явж исэн
нэг хэсэг жолооч нар байхгүй болцсон байсан. Чилжилсэн, шинжилсэн гэл сая 2020 оны хөлбөрийн сүүлийн хөлбөр чинь 19 оных эн чинь ингээд маш том өөрчлөлтүүд хийсэн. Тэрнээс өмнө чинь нөгөө баазгүй бол такси гэж байхгүй гал төрөөс зогсоож исэн тохиолдол байсан шүү дээ. Машины дугуйгаар километрийг хэмжихээс GPS-ээр хэмжинэ гэж юу байсан гэдэг чинь яг л нөгөө шинжилж байгаатай л холбоотой юм гарч байгаа асуудлууд гэсэн үг. Тэгэл яг нь юу үнэн бэ гэхээр хэрэглэгч тэр өөрт өгж байгаа үн цэнийг сонгоол байгаа үед бол тэрийгэ дагаал компаниуд өөрчлөгдөд тэрийгэ дагаа төр нь өөрсдөө юмнуудаа шинжилээд ингээл явж байгаа юм л да. Тэгэхээр яг ямар бизнес дээр технологи ямар үн цэн хүнд өгч чадах уу гэдэг. Тэгээ Bloomberg-ийн нөгөө шилдэг төлүүд гээд байсан шүү дээ. Лууж мууж ингээл амар гой юмнууд явчихсан. Нэг номер гээд гар утас гарч ирж байгаа. Тэгээ гар утсыг тайлбарлахдаа хамгийн шилдэг 15 төлийн нөгөө 7 билүү 8 одоо шин чанарыг энэ агуулсан гэж байгаа. Тэгэхээр тэр шиг өртөөсөө 24 цаг энэ нөхрийг чи ингээл бариатай байгаа нөхцөлд энэ дэр ирж байгаа боломжууд өөрөө маш том үн цэнийг өгчөж чинь гэсэн үг л дээ компаниуд тий. Тэр юу яаж байгаа шиг юм тий. Яг хэрэглэгчдэр гэхээс гадна бас улс их оронд их нөлөөтэй байгаа. Яа одоо жишээлбэл сая мэндэ захирал ярьлаа шүү дээ тий нөгөө ковидын үеэр олон компаниудын салин тавьсан ингээд. Тэгэхээр нөгөө энэ бол ингээд нэг шинийг бүтээсэн одоо инновац тий. Нөгөө incremental innovation creating innovation гэдэг хоёр хуваагаад байгаа шүү дээ тий. Байгууллага дотор ингээд жижиг хэмжээний сайжруулалт хийх замаар одоо зарим байгууллагууд бол энэ захимыг одоо ашиглаж явах шиг байна. Тэрэндээс илүүтэйгээр нөгөө яг технологийн бизнесүүд бол илүү нөгөө шинэ бизнесийг create хийх гэдэг талаас нь илүү гаргаад байгаа болохоор тэр нь өөрөө эргээгээд шинэ ажлын байр, шинэ татвар тий шинэ одоо боломжуудыг бас нээж байна. Яг саяны нэмийг нөгөө UBCAP-ийн жишээн дээр аваад хэлэхэд UBCAP-ыг одоо хийсэн компани чинь Mizorn шүү дээ. Тий. Тэгээд яг тэр одоо юу гэдэг UBCAP-ийн түүхийг аваад үзэхээр бас их сонирхолтой түүхтэй юм билээ л дээ. Ингээд 4 залуу нийлээл те компани байгуулаад тэгэл Монголд энийг хөгжүүлэе гэж яваал баахан хориг моригтой тулгараал те. Тэгэл нөө жолооч молооч нар ойлгохгүй байгаал ингээд яг тийм замыг тулсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө эн чинь 2018 онд манай отгоочин Mizorn-ы одоо багтай нийлээд тэгээ манай отгоочин бас амар тийм харизматай нөхөр штэ ер нь бол тий. Гэтэ мундаг залуу шүү манай отгоо. Тэгээ манай Mizorn-ы хэд орж ирээд тэгээ бид хэд орж ирээд тэгээд ингээд за энийг ингэж нэг арай шинэ вершнийг гаргая гэж дахиад ажиллаж байгаа байхгүй. Гэхдээ энэ дотор тэр нэг хэрвээ Mizorn-ы залуучууд маань өмнө шантарсан бол яана гэдэг асуулт байгаа байхгүй. Хэрвээ шантарсан бол яана те. Тэгээ 12 оноос шантарсан бол яана те. Магадгүй 15 онд шантарсан бол яана. 16 онд шантарсан бол яана. Тэгэх юм бол өнөөдрийн одоо UBCAP те 4000 жолооч одоо энэ ардталд гэрүүлээд хийж байгаа шүү дээ ингээд дамжуулаад. Тэр зүйл бас болохгүй байсан байхгүй. Тэгэхээр тэр төвчээр тэрний ардталд явж байгаа одоо жоохон тэнэг занч гэх юм бол орж ирдэг юм биш л те. Энэ дээр яг би яг ийм ажиглаад байгаа байхгүй. Технологийн компаниудыг бас ингээд гинт газраас ургаж гарч ирээд одоо бүүн болоод байгаа биш байгаа байхгүй тий. Яг энд нөө шалгараараа ингээд одоо шил IoT хэдэн онд анх байгуулагдсан тий. Бараг л 8 оноос 17 он хүртэл бид нар чинь консалтинг компани зүгээр буудал зөвлөх хөлчлөгөө үзүүлдэг. Тэгж жагаад нөгөө Booking Agoda Magoda-тай холбож өгөөд тий энийг юу н өөрсдөө. Тэгэл технологи руу шилжижсэн. Үжээд цаатал нь 10 жил тий. Наатал нь ингээд 5 жил энэ зүйлийн төлөө нөгөө нэг бас ингээд сайн муугаа үзээ тий тэсээ гарцсан компаниуд нь шалгарч үлдчихэж байгаа байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг зарим талаараа гоё ийм нөгөө Shark Tank-аар ороод санхүүжилт аваад Shark Tank-аар ороод санхүүжилт авсны хэдэн одоо шилэл яг амжилттай байна мэдэхгүй тий. Нөгөө гинт гоё санаа гараад тэр нь маргааш бас ургаад гоё зах зээлтэй болчдөг зүйл бас огт биш байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ суурьтай явсан. Тэрийг бас ойлгох хэрэгтэй байх. Итгэл үнэмшилтэй. Тэгээд тэр итгэл үнэмшлийг өөрөө худалдахгүй байна гэдэг нь өөрөө миний бодлоор аюу том чанар юм шиг байна. Тэ. Тэгээд яг хав бас технологийн бизнест байдаг нэг зүйл нь өөрөө юу гэх нэгдүгээр хүн болгон амжилтанд хүрэхгүй энэ баталгаатай. Гэхдээ биткойн шиг байхгүй тий. Анх одоо тэгэл бид нэр ингээл биткойн анх гараад пицца биткойноор авч ийлээ гэл тэр хүн ямар тэнийг юм бэ гэж ярьж байгаа шүү дээ. Технологи ингээд урт хугацаанд үнс нь өөрөө бий болж байгаа. Яг л тийм л зүйл юм байл л дээ. Тэрнийг бас олж хараад тэрэнд итгээд хүлээн гэдэг бол зовлонтой л тоо. Нэг асуулт байна. Сүүл
Уучлаарай. Нөгөө үзэсгэлэн гарлаа ш та талбай дээр дижитал нэшн гэдэг. Тэгээд ингээд танаа одоо асраар очлоо. Тэгээ ингээд харж илаа да. За аялал жуулчлалын салбарт байршсан байна. E-commerce дээр байршсан байна. За такси хөргөлт одоо энэ юун дээр байршсан байна. За технологи байна гэдэг. Ингээд энэ портфолиогоо үүсгэхдээ та ер нь алсыг хараад яг ийм багцаа бүрдүүлж стратеги тэгж харж хийж гинөө. За сонгогдсон төлөвлөсөн ингээ орж ийн. үгүй тэгээд чинь яг бас тийм биш л дээ. Энэ бол миний бодлоор стратеги олж харж байгааг нь 30% тал олж харж байгаа. Төсөөлөл байгаа шүү дээ. Яг зүгээр нэг одоо зүгээр би нэрээ саяхан нэг ийм яриа энэ асуултанд би хоёр өнцгөөс нь тайлбарлаж байна. Саяхан нэг манай ажлын нэг залуутай яриа гараад тэгээ манай хүн бас ингээл яхан нөгөө coin moin гэл оролдоол те энэ тентгийн янз бүрийн аюу маяад ороод явсан шиг байна. Тэгэл нэг жоохон мөнгө төгрөг авчаад. Тэгэхээр би ийм яриа хийсэн байхгүй. За окей. Нэгдүгээрт чиний занчин хувирвал чи шууд явчих. Яг одоо. Тэ. Гэхдээ чиний юмыг ойлгох хэрэгтэй те. Тэр юу вэ гэхээр чи энэ компанид ажилласан те. Тэгээ энэ компани ажиллаад энэ компани бүтээгт юу болсон бэ гэдгийг бид нэр санах хэрэгтэй. Жилийн өмнө ковидор тэдэн хүн өстөө тэ өдөр шөнөгүй ажилласан. Тэдэн жилийн өмнө тэр хүмүүс тэрнийг хийжсэн. Тэгээ эргээд ингээд аюул олон зүйлүүдийн одоо суурин дээр өнөөдрийн болж байгаа нэг зүйл нь өөрөө болж байгаа байхгүй. Ухсрагдж байгаа гэсэн үг. Нөгөө талд яг зөв бизнес дээр ингээд ийм л юм бэл. Анхын чинь шопинг хийнгүүт за хөргөлт гэдэг асуудал гарч ирэх нэ гэл тэ. Нэг юм ойлголт авчиж байгаа шүү дээ. Тэнгүүд UB capital бид нар байх хэрэгтэй юм байна гэл би болж байгаа. Тэгээ түрүүний хэлсэн козиг тэ. За зарлаад ийлэхгүй нэ. Гэхдээ нөгөө талд ийм хэрэгцээ нэгээ салгаж байгаа ч гэх юм уу. За тэгээ явж байгаангууд яг тэр суурин дээр бид нар аялал жуулчлалын бүтээгдэхүүн өгсөрч болох юм байна гэд зүгээр өгсөрчиж байгаа юм те. За тэгэл ингээл нөгөө бүхнүүд чи үзэлгэлэнгүүд за крипто бол жишээл ирээдүйн одоо худалдааны салбарын нэг салшгүй нэг хэсэг нөгөө муу юм байна гэл. Тэнгүүд за энэ бас тэгвэл байх хэрэгтэй байна гэл. Ингээл яг нөгөө төсөөллөөрөө л ингээл явцсан дунд ойлгол өгсөрч байгаа байхгүй юу. Тэрнээс л гинт амирлаг байгаал тэр бүгдийг олж аваад хийцэн юм бол байхгүй л те. Хамгийн чухал юм нь өөрөө юу вэ гэхээр одоо Монголд нөгөө нэг ямар нэг юмыг босгож ирэх кост бол хямдхан байгаа. Энэ бол үнэн багхгүй. Сая доллар гэдэг бол Монголд бол их мөнгө. Баруунд бол бага мөнгө. 5 жилийн өмнө бид нэ шопинг босгож явах үеийн кост бол за нэг магадгүй 100 сая төгрөгөөр яригдчихсэн бол өнөөдөр шопинг хэмжээний платформ босно хэдэн тэрбумын асуудал болчихж байгаа байхгүй. Тэр нөгөө цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө нэг аливаа юмны кост нь өндөр болоод байгаа. Тэгэхээр кост боломжийн бага дээр үндсэн суур нөгөө юмнуудаа босгож аваад одоо гадсаа зоох гэдэг юм уу те авсан илүү дээр байгаа даа байхгүй. Ирээдүйд нөгөө үндсний бий болгох нь те магадгүй өнөөдөр тэр босгож ирж байгаа бизнес нь супер number 1 байх албатай биш. Гэхдээ айгүй зөв ажиллаад айгүй сайн суурийг тавьчих юм бол тэр ирээдүйд өгөөж өгөх нь айгүй тодорхой. Тийм л нэг юм үнсгэл айгүй энгийн үнсгэл яг хараал одоо бий болгосон гэх юм уу. Тэгээд цааш таарсан тэгэл 8 мэдэн шүү дээ. Одоо аялал жуулчлалт чинь тэгэл дараа зөндөө юм орж ирж байгаа шүү дээ. Айгуул буудал барихгүй явж иж магадгүй шүү дээ. Саяда нөгөө веб саммит дээр орчоод ирсэн шүү дээ. Товчхон тэрэн дээр ер нь гэдэг нэг юм моментод үүдс те. За энэ л юм байна. Тим шин содон сонирхолтой зүйл юу байна? Би тэгэхэд 2018 онд бид нар хамгийн анх Rise-д оролцсон. 18, 19 онд гэдэг. Тэгээд нөгөө веб саммит чи өөрөө дэлхийн хамгийн том tech conference. Тэгээд тэнд оролцож байгаа технологийн компаниуд хэд ангилт хуваагддаг тийм. Alpha, Beta, Growth тэгээд Partner гэдэг юм дөрвөн левелтэй байдаг. Тэгээд бид хэд бол Alpha-гаас нь эхэлсэн. Бид нар 18 онд бид нар Alpha-гаар орчихсон. Дараа жил бид нар Beta болсон. 7 жил бид нар яг ковид гараа зохион байгуулагдав. Гэхдээ бид нар Growth болсон. Тэгээд энэ жилийн үед бид нар Web Summit-ээр Partner компаниар орох эрх маягаар нэгдсэн. Тэгээд цаг нь аягүй тулцсан. Тэгээд тэнд чинь бэлдэж орох шаардлагатай аягүй томор. Тэгээд бид нэр зүгээр сая очиод оролцохч болоод орцсон. Одоо энэ 3 сард Rise болно. Rise дээр бид нэр партнераар орж байгаа. За тэнд очиод бол яг юу ойлгож байгаа вэ гэхээр гадагшаал гарах хэрэгтэй. Яагаад гэхээр тэнд нэг шийдлийг аягүй олон хүн зарж болж байна л даа. Энд чинь шийдэл зараад тулчаад тахгүй.
Тэгээ тулчгаар нөө дараагийн юм руу ороод нь шүү дээ. Ингээл нэг олон юм хийгээл би тэр нэг хүмүүстэй уулзаад брошюр үзүүлээд манайх ийм компани ийм юмтай гэж ярьсан чи нөгөөдөл чинь тэгж төсөөлөд байгаа байхгүй. Uber-тэй юм уу танах те. Танах Magento-тэй юм уу? Танад ч одоо Amazon байгаад байгаа юм биш үү? Coinbase бас байгаад байгаа юм биш үү? Тэгэхээр танах ч гэсэн алдсан компани биш үү гэж төсөөлөд байгаа байхгүй. Яг хойно эргээд харахаар мэдээж харьцуулагдчих шүү хамаагүй жижиг юм байгаа шүү дээ. Тэн дөрөв нөө пул нөрөө том. Аюу том пултэй. Дээрээс нь GDP өндөртэй. Тэгэхээр GDP-г яагаад бид нар авч үзэх хэрэгтэй вэ гэхээр GDP өөрөө бага байх тусам хэрэглээний нөгөө нэг түвшин одоо ингээд very basic нэг traditional юм руу ордог. Хэрвээ ядуу байх юм бол бид нар хүнсийн зах дээр л очино. Хэрвээ бид нар GDP өндөр байх юм бол бид нар хоолой захиалж гэртээ хөргүүлэх байхгүй юу? Өдөөсөө ялгаан л энэ. Тэгэхээр GDP өндөр газар бид нар очиод пул томтой газар бид нар очиод try хийгээд өөрсдийнхөө орон зайг олж чадах юм бол бидний сервисийг тэнд ойлгодог customer нөр бий болцсон. Энд ч бид нар ойлгох гэдэг шүү дээ. Яа гэл тээ. Амар их ажил хийх гэж. Тий ойлгох гал ингээд. Гэтэл яг Монголыг аваад үзэх стил бид нар ядуул байгаа байхгүй. Яагаад ч хүнсийн захууд нь стил бүүм хийгээд байгаа. Яагаад ломбардууд нь стил ажиллаад байгаа юм бэ гэж. Basic хэрэгцээ нөгөө нийгмээр өөрөө бид нар мөнгөтэй олж амжаагүй. Тэгээ тэрэн дээр л юм бэл. Тэгэхээр тийшээ л очих хэрэгтэй. Дээрээс нь вебсайт дээрээс бол очиод сая нэг имийг дахиад баттгаад ойлгож байгаа. Ямар ч ялгаа байхгүй. Бид нэр яг тэдний шиг систем хийж чадна. Бид нэр яг тэдний шиг бид нэр ажиллаж чадна. Бараг илүү ажиллах байлгүй дээ тий. Одоо жоохон үлийн эмчнтэй тэгэл ингээл зүтгэлцтэй. Тий хангрын эмчин тэгэл үзнэ. Нэг том барьер нь юу вэ гэхээр стандарт тэгээд одоо сэтгэл зүй майндсет тий. Тэр хүмүүсийн майндсетийг л ойлгох хэрэгтэй. Тэг нэг л одоо ойлгож ирлээ тий. SEO подкаст нэвтрүүлгийн ивент итгэгч Net Capital санхүүгийн групп дижитал банкийг таны гарт. Тэгээ яг энэ дээр одоо яг саяны дүгнэлт дээр би чамайг .com-ын жишээг бас яриасаа вишник. Би ч гэсэн сарлаа. Бид нэр .com-ын жишээ бид нар бас нэг тийм вишн байгаа. Сингапур дээр бид нэр ч уулзаал зөндөө юм дээр Сингапур дээр компани байгуулад тэгээ яг гадагшаа дотгошоо ирж явж боломжгүй болчлоо. 2021 ингээл яаж л да. Тэгээ 22 оноос дахиад юм явуулъя гэдэг. Тэгээ тэрэн дээр манай зах зээлийг би одоо яг accommodation гэдэг тий одоо нэгсэндээ байрших үйлчлэгээ гэдэг дээр Монголд болон 500 тэрбум байгаа байхгүй юу? Том өндөр тоо 200 хэдэн сая доллар тий. Тэнгүүт бид нэр хэд одоо энэ хөгжиж байгаа Казахстан, Кыргыз, за Вьетнам болгоагүй бас Филиппин чинь нийт буудлын 10% онлайн гэдэг. Индонез гэл эднийг харсан чинь нийт дундчлаад үзэх юм бол нэг 25-6% л онлайн. Талын дэвн стил офлайн Монгол шиг байхгүй. Манайх ч 10 онлайн. Тэгээ маркетинг харангууд 19.9 тэрбум доллар гэдэг чи одоо хэд 400 болчихж байгаа юм. Тэгээ тийм шал өөр юмуд байгаа даахгүй. Тэгээ бид нэр одоо Монголдоо бид нар ч iTel биш, iTrip гэдэг одоо нислэгтэй шинэ юм дээр гарах гад нэг сард биднийх гараад ирнэ. Монголдоо бол аялал жуулчлалын салбарын технологи тэр дундаа буудал гэдэгтэй холбоотой явуулсан бол одоо ингээд галт тэрэг нислэг ингээд цогцоор нь орж ирж байгаа. Яг тэрнтэй зэрэгцээд бас нөгөө вишн байгаад байгаа. Дахиад дараагийн орнууд руу гараа гэдэг. Бид нар чи Вьетнам, Филиппин, Индонез эднэр одоо өстой дахиад таны тэрийг нэлдэг чи жисгийн боём баггүй. Ингээд тийм хүмүүстэй очиж уулзаад ингээд гоё суугууд нийцээд ингээд яваад байгаа. Тэгээ энийг бас дараагийн онд нь оруулъя гээд одоо дараагийн бас цэсэнд ажил юмнууд нь яваад ингээд явж байгаа. Тэгэхээр тэр бас .com гэдэг бол digital accommodation гэсэн үг. Тэгээ .com гэдэг компаниараа бас дараагийн зах зээл дээр ингээд гараад оролдоод үзье гэж бас зориод байгаа. Лок нь адилхан байхгүй. Бид нэр дутхгүй та дүгнэлт хэлж штэ тий веб саммит дээр бид нар бол дутхгүй магадгүй илүү чинь тий. Хоёрдугаар бид нар хэдий жижиг зах зээлтэй ч гэсэн бид нар илүү нээлттэй байгаа байхгүй. Тэ сайн суралцаж чадж байна. Бас сайн технологиг энэ тэнд одоо сурсан мэдсэн бас залуу монголчууд байна тий одоо үеийнхэн байна. Тэднээсээ суралцж чинь. Тэгэхээр бид нар энэ бүтээсэн зүйлийг арай өөр зах зээл дээр нэвтрүүлэх яагаад болохгүй гэж тий. Энэ ч бол боломж واخгүй. Нөгөө талаас хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр аль хэдийн нөгөө дэлхий дээр байгаа том компаниуд бүх зах зээлийг эзэлсэн гэж хардаг үгүй байхгүй. Нөгөө л дотоод нийт бүтээгдэхүүнээс хамааруулаад аль ашигтай аль том зах зээл илүү бэлэн зах зээл дээр тэд байгаагаас тэдгэрийг нэвтрээгүй байгаа аюул олон том зах зээлүүд байгаа. Энэ дээр бол Монгол компаниуд гарах боломжтой гэж харж байгаа. Тэгээд одоо бидний хийж байгаа .com төсөл бол яг л энэ зах зээл Монголдо хийсэн сайн туршлага тий одоо суралцсан зүйлээ бид нөр өөр зах зээл дээр ажиллах боломжтой гэд хараа явж байгаа. Энд дээр нэг юм бид нэр амар сайн ойлгох хэрэгтэй. Тэр юу вэ гэхээр за баг зэргийн жоохон улс төр рүү орчих тий. Жижигхэн хазаагаад орчих.
Тэр юу вэ гэхээр нэг хүний эрх ашиг гэдэг имийг бид нэр аюух урдаа тавьдаг. Тэ? Нэг даргын ч юм уу эсвэл нэг танилынхан ч юм уу, тэ? Энэ маш буруу. Тэгснээрээ бид нар аюу олон стартап компаниуд бизнесээ ирээдүйг бид нар халаад байгаа байхгүй. Тэ? Харин эсрэгээр эдгээр дээр бид нар бет тавих хэрэгтэй, тэ? Тэгэл яг чадахгүй байг л тэ. Яадаг юм. Хэрвээ тэд нар чадчих юм бол яах вэ гэдэг чинь аюу том асуулт байхгүй. Чадчих юм бол тэд нар аюу олон мянган хүмүүсийн амьдралыг өөрчилж эхлэх шүү дээ, тэ? Сангаа томсох, бүлэг томсох. Энийг л бид хэд одоо юу гэдэг нэг төрд ажиллаж байгаа хүмүүс ойлгоод энэ бетиг хийж сурах хэрэгтэй гэсэн үг, тэ? Одоо би бас нэг хэлжсэн. Тэгэл 570 гэдэг машин ямар үнэтэй юм те. 300 сая төгрөг. За 400 сая гэж үзчихээ л дээ. Гэтэл стартап компани 400 сая гэдэг амар их мөнгө шүү дээ. Тэгээ guys, тийм биз дээ. Явж байгаа шүү дээ. Гархан дээр. Гэхдээ тэргээр бид нэр ямар их олон үний цалин тавих уу те. Ямар их олон гэдэг хэрэг амжилттай болчих юм бол тэр дахиад хэдэн сая долларыг бүтээн амар олон хүмүүсийг ажлын байртаа болгоно. Тэрэн дээр л нэг жоохон л байраа солиод үзчихмээр байгаа. Нөгөө талдаа хид бидний хийх ёстой юм байна л да. Crazy idea-г бид нэр хийх ёстой. Зориглох ёстой. За би нэг жишээн дээр хэлчихье те. Одоо жишээл XMF Playtime гэдэг фестивалууд гоё фестивалууд те. Эдний дэлхийн фестивал болох ёстой. Бид нэр тэрнийг гэл хоошоо суухгүйгээр зүр үзээд алдах ёстой байхгүй те. Хамаагүй бид нэр 5 сая 10 сая доллар алдъя л да. Гэхдээ үзээд бид нэр try хийгээд бид чадчихвэл бас л гоё ёстой. Нөгөө талдаа Монголынхаа сайн компаниудыг бид томруулах хэрэгтэй. Бас нэг юм байгаа. Одоо энийг ярихаар бас зарим хүмүүс буруу талаас нь ойлгож магадгүй байна. Монгол хүмүүст бид нэ дэлхийн том компаниудын хувьцаагч юм уу те янз бүрийн юмыг эзэмшдэг боломжийг бид нээх хэрэгтэй. Яагаад гэвэл чинь тэр монгол хүний л амьдрал ирээдүйд өөрчлөгдөн гэсэн үг байхгүй юу? Нөгөө талаас нь аваад үзэхээр яг доллар валют гадагш гарах гэдэг шүү дээ те. Нэг талаас нь тэгэж харж болно жижиг эдийн засаг тэмцэг байхгүй. Гэхдээ хүмүүсийн амьдрал сайжирна. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бид нэр зөрөгтэй хийгээд туршаад үзчих хэрэгтэй. Тэгээд энэ дээр нэмээд нэг юм хэлэх хэрэгтэй. Бид нэр арчлал гэдэг юмныхаа утгыг дахиад again бид нэр сэргээж өрнө бид нэр бүгд нэг ойлгох хэрэгтэй. Арчлалын чи өөрийнх нь суур ойлголт нь өөрөө юу вэ гэхээр хин нэгэн хүн өөр хүний одоо байглаас заяасан те одоо сайхан амьдрах төр боломжийг булаах ёсгүй гэдэг л зарчим багхгүй да. Тэгээ би өнөөдөр үнэхээр супер таланттай одоо хүн байх юм бол би биллионер болох нь very normal зүйл багхгүй. Тэгээ тэнд нөр тийм байх хэвээр те. За зүгээр тендерийн жишээн дээр аваад үзчих те. Тендер сайн компанид очих юм бол энэ бол баялаг бүтээн. Тендерийг буруу компанид очих юм бол тэр бол тэгэл замхрал алга болно. Гэтэл бид нар тэр баялагийг бид нар буруу тийш чиглүүлээд шүү дээ. 80-90% тань бид нар буруу тийш чиглүүлээд байгаа юм. Зөв тийш бид нар чиглүүлчих юм бол тэр хүн биллионер болно. Гэхдээ биллионер болохдоо тэр хүн ардаас хэдэн хүмүүсийг миллионер болгоно те. Энийг л бид нар нэг аюу сайн хийгээл одоо ойлгол дайрах хэрэгтэй. Дэлхийгээр дутна л да. Дэлхий биднээр дутах бах та харин. Тэгэхээр таны хэлдэг шиг тэр гадагшаа бол бид нар оролдох ёстой. Тэр боломжуудын нэг ёстой. Сая би сүүлд хоёрч тэр ерөнхий сайдын уулзалтан дээр ерөнхий сайдсан дэмжиж байгаа нь одоо энэ PayPal, Stripe-аас эхлээд нээчихгүй бол ингээл банк юу гэдэг вэ? Wire transfer гэдэг л нэг юм амар балиар харахтаа олон улсад тэр мөргөөр яваад байгаа. Тэгээд сүүлд сонсохноо жоохон банкнуудын л жоохон гацааны юм байна. Дотоод одоо төлбөр тооцоо ингээ хурдан хийх эдгээр зорилготой. Тэгэхээр нэг тийм өөр югаар л гэхдээ бас болж байгаа зүйлүүд байна те. Одоо цахим үндэстэн гэдэг бол яг л шинэ юм гаргаж ирээл те. Энэний хойноос ингээл тухайд байгаа чинь бас их олон хүмүүсийн цаг зав юу хэмж байгаа шүү. Бид нэр урд хойно явж байгааг нь хэлж мэдгүй. Гэтэл хоцрохгүй бас явж байгаа л ойлголт гэж би бодоод байт. Тэгэл зах зээл дээр ажиллах одоо үнэхээр ажилдаг Монголын энэ нөгөө мал аж ахуй түүхий эдэн үнэхээр ингээд дуусахгүй шантаршгүй байгаад энэ олон жил тэгээд бид нар гадаад зах зээл дээр бүр ингээд томроо гарчихна хайцсан тий. Энд чинь гарцаа авахгүй боломжгүй хөвгөл болчиход байгаа байхгүй. Харин технологи сүртэй, мэдлэг сүртэй байдлаа бид нар аваад гадаад зах зээлээр гарах асар өргөн нээлттэй боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломж энэ сувгийг тодорхой хэмжээнд бас нээж өгөх. За компаниуд маань бас энэ дээрээ нэгдэл байгуулаад тий. Тэгээд цаашаа гарах тэр юмнууд яригдчихл байгаа бах тий. Гэхдээ энэ бол боломж шүү л гэж. Ер нь одоо түрүүний хэлжсэн нэг ах нар маань хоорондоо үзээд гэдэг шиг би Intel Mind-ыг бас гадагшаа төлөвлөгөөтэй гээл бид чинь цаанаа таардаг тий. Эсвэл цаанаа ярилцж яхад тэднийхээс ингэж байгаа, эднийхээс ингэж байгаа гэдэг нь бол яваад. Тэгэл яг л залуучуудын
Бидний үе ингээд үе магтах. Бидний үе л юу байгаад байгаа. Энэ гадны гарч гарч авах гээд байгаа туршлага үсэн харс юмнуудаа хоорондоо бас их сайн ярьж хуваалцаад байгаа тий. Тэгээд хэрвээ 1-2 одоо сая Анд глобалаас эхлээл бас том хөрөнгө оруулалт босгоол Япон, Зүүн өмнөд Аз гэл ингээд явж. Тэгэхээр 1-2 компаниуд маань нөлөө тавиад эхлэхдээ зэрэгцээд нөгөө миллионеруудыг төрүүлнэ гэдэг шиг тий. Эхний гарсан компаниуд нь дараагийн компаниудаа болгоно жолгоод тэгээ бүгдээрээ дэлхийд дээр бас дэлхийн хэмжээний компаниуд дээр гарч болов гэдэг ийм итгэл найдвар итгэл найдвараас илүүтэй вижн бас байгаад байгаа. Тэгээд за өнөөдрийн дугаар энэ хүрээндээ бас өндөрлөе. Тэгээ яг л саяны бидний ярьсан зүйлэр тий олон компаниуд маань дэлхийд гараад тэгээд дэлхийн хурдан өөрчлөгдөж байгаа зэрэгцээд 2-3 жилийн дараа магадгүй эндээ захирлага буцаж ураад нөгөө Филиппин, Индонез, Хонконг, одоо Киргиз, Казахстан гэдэг зах зээлүүдийн сонин сайхныг хуваалцаад сууж яах гэж итгэж байна. Тэгээ та бүхэн маань сэдвээ базаад юм уу те эсвэл сонсогчтой хандаад эсвэл урайлаад юм уу хэлэх зүйл байна уу? Үгүй яхаа би их зүйлийг ингээд сая сонсоод бодож суулаа. Тэгэхээр юу юм бэ? Яг ингээд нөгөө deep одоо focus-д ажиллаж чадсан тохиолдолд технологиг бол ер нь хөгжүүлэхэд бол хүндрэл багтаа байгаа юм байна тий. Тэгэхээр бид нар энэ технологиг одоо бүр ингэж ашиглаад шин зах зээл нээн гэдэг талаар одоо байгууллагууд ажиллах хэрэгтэй юм байна. Түүнээс биш одоо технологиг ашиглаад жижигхэн хэмжээний сайжруулалт хийн гэдэг бол өөрөө хэтэрхий бага зорилт юм байна. Бидний зорилт бол бүр технологиг ашиглаад шин зах зээлийг гаргана гэдэг дээр төвлөрөөд тэгээд яг түн дээр фокусд ажиллахад бол 2-3 жилийн дотор бол магадгүй цоо шин бизнес шин зах зээлийг үүсгэж болцоотой юм байна гэдэг маш сайн ойлгож авлаа юм. Тэгэхээр энэ сонсогч нартаа бол энэ бас яг энийг бол би яг хэлмээр байна. Яг энэ технологи руу хөрөнгө оруулж байгаа тохиолдолд 10% өсөлт биш ээ. 10 дахины өсөлтийг одоо бодож төлөвлөж харж тэгээ фокусд ажиллах хэрэгтэй юм байна л гэж бодлоо. За төгсгөлд нь би нэг ганц үг хэлчихье тий. Одоо өнөөдрийн зочны хувьд цаг хугацаа яваад байгаа. Энийг бид нэр хинч зогсоож чадахгүй, өөрчилж чадахгүй. Тэгэхээр энэ цаг хугацаа бид нар байгаа дээр бид нар дайрах хэрэгтэй. Тэгээд дээрээс дэмжиж өгөх хэрэгтэй. Өнөөдөр юу гэдэг нэг хүн эсвэл нэг гэр бүл ч юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүс гоё амьдрах биш. Нийтээрээ бид нар гоё амьдрдаг байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгээ энийг хийхин тулд хийхэд энэ технологийн салбарын бол аюу тум үүргийг гүйцэтгэх гэдэг бол би бол зөв итгэлтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг сонсож байгаа одоо шийдвэр гаргагч нар ч юм уу те том компани захирлууд бид нар байх юм бол энийг ойлгооч ээ. Тэгээ дэмжээч бид нарыг те хамтарч ажиллаад бид нар ингээд үзээд алдах хэрэгтэй. Тэгээд хамтдаа байгаад үзээд алдсан ч гэсэн энэ өөрөө хамтдаа зөвчтэй л гэж хэлмээр байна да. Боломж шүү дээ, боломж алдчих. Та хэзээ хувьцаат компани болохгүй. Би танай компанид хувьцаа авъя, хөрөнгө оруулалт хийе гэж байгаа. Би бас бодож байна. Саяны юун дээр би хэдэн жилийн өмнө Хөх хотод бизнесийнхэнтэй ингээд суучсан тентхэн. Тэгээд асуужсан байхгүй. Хөх хотод чинь бид нар Монголын нэг бас үндэстэн байгаа газрыг харж байгаа шүү дээ. Тэгээд Хөх хотод ер нь долларын тэрбумтай хэд байгаа вэ гэдэг. Тэр асуултанд тэд нэг ингээд ширээгээр ярьж байгаад ер нь нэг тоолж байгаа юм л да тий. За нэг 120 орчим байна гэж байгаа байхгүй. Хөх хотын хэмжээнд шүү дээ. Хөх хотод одоо чинь өвөр Монголын нэг хотод шүү дээ тий. Ер нь Монголд одоо долларын тэрбумтай хэд байгаа вэ? Тэгээд банкныхаас мэдж байгаа. Гэтэ цөөхөн баха тий. Яг бизнесээрээ ингээд хүлэн шөрөгдсөн эсвэл листэд болцсон тийм тэрбумтон стайлж байдаг. Тэгэхээр ирээдүйд бас 3 жилийн дараа магадгүй энэ тоо нээлттэй олон болцсон байх. Сэтгэл хөдлөл бол байна. Зөвхөн саятан миллионер болох, биллионер болох, триллионер болох гэдэг үл өөрөө маш сайн зүйл. Тэр хүмүүс ардаас аюул олон хүмүүсийг л дагуул. Тэр л одоо хамгийн чухалтай тийм. Одоо миний хувьд миллионер байхад бол би сэтгэл ханамжтай л байна тийм. Тэгээд Жапан маань одоо биллионер боллоо, Золком маань триллионер болчих юм бол би бол хаппи л гэж яахгүй тийм. Болж байна л гэж байгаа шүү дээ тийм. За өнөөдрийн дугаар энэ үрээд өндөрлөө. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч зочноор оролцсон мэдээ захиралтай баярлалаа. Жавха, Бат, Дэлгэр, Лавга, Золко бид байлаа. Тэгээ байнгын сонсож байгаа сонсогч нартай баярлалаа. За мөн манай одоо подкастыг бас Net Capital хамтран дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд Net Capital-ийн хандаас баярлалаа. Тэгээ сая дархны SEO-ноор уулзах чинь ингээд дархны нэг
Сая залуу над руу. Тэгээ би очиж уулзах чинь бас та хэдийг санал болгоё гэд хэлжээлээ. Тэгэхээр гоё community байгаа тий. Бид нар чи анхал үүсгэн байгуулахдаа олон мэдэхгүй зүйл байна. Тэргээл хоорондоо хуваалцъя. Тэр дундаа бид нар мэдэхгүй юмар туулсан шиг дараагийн залуучууд маань яг л ийм замаар туулж байгаа учраас энэ мэдлэг туршлагаа хуваалцъя гэдгсэн. Тэгээ тэрийгэ хоорондоо хуваалцч тий. А нөгөө талдаа дараагийн шатанд одоо саяны хэлж байгаа нөхцөлтний шатанд гарч байгаад ямар саад бэрхшээл байгаа, гадагшаа харахад ямар саад бэрхшээл байгаа, бид нар дээр ямар ийм синержи тэгээ хамтын хүч үүсч болох юм гэдгийг бас шатандаа хуваалцаад тэгээд ер нь юм болгол ийм сайхан community болчтой. Тэгээд ийм байгаасаа гэж бүх шионоороос өсөе. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. За бүгдэнд амжилт хүсье. Танд баярлалаа. SEO подкаст нэвтрүүлгийн ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. Дижитал банкийг таны гарт. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадваруудтай байх ёстой вэ? SEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг SEO подкастаас